Энэ хөдөлмөрийн эрх зүйн шинжилэл талуудын тэнцвэрт байдлыг хангах хэрэгцээ шаардлага сэдвийн дор мэдээж хөдөлмөрийн харилцааг хамгийн бүх хөдөлмөрийн харилцааны үндсэн асуудлуудыг бас хөндөж чадахгүй. Одоо тухайл хөдөлмөр эрхлэлтийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал, ажил эрхлэлтийн гэх мэт асуудлуудыг бас энд бид тэр бүр хөндөж чадахгүй. Тэгэхээр бид одоо хөдөлмөрийн тухай хууль шинжилгээнд найруулагдж байгаа, төрийн албаны тухай хууль шинжилгээнд найруулагдж байгаа, мөн нийгмийн даатгалын хуулиас шинжилэн найруулагдж байгаа, мөн иргэний эрх шүүх тэнэг шийдвэрлэх тухай хуулийн шинжилсэн найруулга гарахаар ажлын хэсэг томилогдсон байгаа. Энэ цаг үед бас энэ салбар хөдөлмөрийн салбар эрх зүйн асуудлыг энэ шинжлэж байгаа хууль тогтоомжийн хэмжээнд хөндөж ярьж байгаа нь цаг үеийн олсон асуудал гэж үзэж байгаамаа. Тийм учраас хэлэлцүүлгийг бас агуулгын хувьд бас жоохон хязгаартай байхыг та бүхэн бас ойлгоно үзье. Шийдвэрлэж байгаа хэрэг маргааныг аваад үзэх юм бол хөдөлмөрийн маргаан өөрөө шүүхэд бол нэлээд хувь эзэлдэг маргаан байгаамаа. Энд чинь иргэний маргаан дотор зөвхөн нэг хэсэг нь боловч нийт одоо 2016 оны байдлаар 437 хэрэг маргаан шийдвэрлэгдсэн байна. Сүүлийн 4 жилийн хугацаагаар авах юм бол хөдөлмөрийн маргаан 2 дахин нэмэгдсэн. Шүүхээр тэр иргэний нийт шийдвэрлэгдсэн хэргийн тоо 46173 байгаа. Анхан шатны шүүхээр хөдөлмөрийн хуулийн өрөөнд шийдвэрлэгдсэн нь 2220 байгаа хэдий ч хяналтын шатны тоо баримтыг авахаар энэ тоогоор 3.7%-ийг эзэлж байгаа хэдий ч дээр шүүхээр буюу хяналтын шатны шүүхээр шийдвэрлсэн маргааны дотор нь хувь хэмжээ нь 15% хүртлээр болж. Тэгэхээр үүгээрээ болвол ер нь хөдөлмөрийн маргаан нэг шүүхтэр эхлэх юм бол 3 шатаар явдаг. Нэлээд зардал өндөр, нэлээд хугацаа шаардсан. Хугацаа шаардсан чинээгээрээ ажил олгогч болон ажилтны талд аль алинд нь бас хохиролтой, нэг талдаа бас цалингүй явж байгаа тэр ажилтны амжиргааны асуудал нөгөө талдаа ажил олгогчоос гарч байгаа тэр мөнгөн дүн бол улам ихсэх ийм үр дагавартай маргаан байгаад байгаамаа. За ингээд бид одоо үндсэн тэргүүлэх оролцогч нарынхаа хилцүүлгийг эхлүүлье. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын тэнцвэрт байдлыг хангах хэрэгцээ шаардлагын тухай энэ нэргээд шинжилэн найруулж байгаа хөдөлмөрийн хуульд хэрхэн тусч байгаа талаар хүндхийг хүссэн. Тэгэхээр ер нь хөдөлмөрийн эрх зүйн онолын хувьд талуудын тэнцвэрт байдлыг хангах гэдэг ойлголт маань өөрөө яг юу юм бэ? Тэр тэнцвэрт байдал гэдгийг одоо яг хоёр талд 2 бол 2, 3 бол 3 гэж ойлгох ёстой юм уу? За тэгээд энэ шинэ хуулийн төсөлтөөр энэхүү тэнцвэрт байдал хэрхэн хангагдсан гэж та үзэж байна вэ? Тэгэхээр одоо бид цаг хугацааны хувьд өнөөдрийн форум маань яг хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл боловсрогдоод их хурлаар одоо өргөн баригдах гэж байгаа энэ цаг мөчтөд давхцаж байгаа энэ тохиолдолд бидний форум болж байна. Тэгээ энэ бас нэг завшаан байж бол ягаад завшаан гэж үзээд байна гэхээр бид бас хуульчдынхаа санаа бодлыг сонсохгүй болдоггүй. Уг хуулийн төсөл маань угаасаа төрийн оролцоотой нийгмийн түншлэлийн нөгөө хоёр тал гэдэг энэ 3 талын оролцоотой төлөөлөгчдөөс одоо ажлын хэсэг бүрдсэн мэргэжлийн хувьд бол яг би өөрөө сууж байгаа гэх ийм нэг бүрэлдэхүүнтэйгээр төсөл бол энэ төсөл яг одоо 7 жил үндсэндээ хийгдсэн сүүлийн 3 жил их хэрчмтэй хийгдэж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд тэрэн дээр манай хуульчдын дуу хоолой их шаардагдаад байгаа. Тэр нь надад мэдрэгддгийг ягаад гэвэл ажил олгогч эзэд хөдөлмөрчдийн төлөөлөл 2 болоод ирэхээр яг энэ харилцааны оролцогчдод хэрэглэгчид энэ хуулийг энэ утгаараа бол тэд оролцоод байдаг, санаа бодлоо хэлээд байдаг. Гэтэл яг мэрэгжлийн төвшөнд хууль өөрөө боловсрогдох гэж яг ёсороо бол мэрэгжлийн хуульчид бас тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Тэгээ энэ дээр манай хуульчдын дуу хоолой жоохон сулхан байгаад байдаг учраас би өнөөдөр та бүхэнтэй уулзч байгаа тохиолдолд энэ хуультай холбоотой нэлээд санал хэлэх байхаа гэж ингэж бодож байгаа. За ер нь бол тэнцвэрийн асуудал яриад байна. Бүх хуулийн эхэнд бид нар энэ хууль ямар зорилготой гэдгийг тодорхойлсон заалт байдаг шүү дээ 1-р зүйл дотор. Тэгэхээр өнөөдрийн манай төслийн боловсрогч байгаа төслийн 1-р зүйл дотор ч гэсэн энэ хөдөлмөрийн тухай хууль бол гэж байгаа талуудын хооронд тэнцвэрт зохистой тэнцвэрийг дэмжих бий болгох зорилгоор энэ гэсэн тийм үг байдаг. Зүгээр энэнийг бодвол зарим улсууд тайлбарлахдаа энэ бол зүгээр ном хичээл оюутнуудад хичээл заахад хэрэгтэй юм аа гэж ойлгоод байт. Гэтэл энэ бол үгүй.
ерөөсө хуулийн зорилго нэгдүгээр зүйлээр зорилгоо заана гэдэг маань эцсийн эцэст энэ хуулийн дараагийн бүх заалт тэр хуулинд тусгасан бүх зохицуулт заалтууд бол тэр зорилгыг л хангахад чиглэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас манай хөдөлмөрийн хуулийн зорилго бол хөдөлмөрийн хууль гарч ийн гэдэг маань үндсэндээ төр хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оролцож байгаа гол хэлбэр. Тэгэхээр төр энэ харилцааг яаж зохицуулах уу гэдэг үндсэн чиг хандлага бол энэ харилцааны хоёр тал угаасаа эдийн засгийн хувьд тэнцвэргүй хоёр тал байдаг. Нэг талаас ажил олгогч буюу баялагийг бүтээхэд эдийн засгийн талаас оролцдог. Гэхдээ бол тухайн харилцаанд илэрхий давуу тал нь ажил олгогч эдийн засгийн утгаараа. Тэгээ яагаад илэрхий давуу тал гэхээр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилдөг буюу эзэмшдэг тэр төвшний субъект өөрт байгаа үйлдвэрлэлийн хэрэгслийг бусдын ажлын хүчтэй нэгтгэж нэмүү өртөг ашиг өөртөө бий болох. Нөгөө талаас нийгэмд баялаг бүтээх ийм зорилгооны энэ харилцаанд оролцдог. Гэтэл хөдөлмөрийн харилцааны нөгөө тал буюу ажилтан болж байгаа орж байгаа тал бол яг нөгөө ажил олгогч талтайгаа тэр эдийн засгийн шинжээр нь харьцуулах юм бол ерөөсөө ажлын хүч гэдэг л зүйлийг өмчилж байгаа тэр зүйлээс өөр юм байхгүй. Тэгэхээр нэг хүний ажлын хүч үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшиж байгаа тэр төвшөнд байгаа хүний тэр өмчиллийн зүйл хоёрыг харьцуулахад нэг нь бол илэрхий давуу тал, нөгөөх нь бол сул дорой тал. Тэгээд энэ харилцаанд ороод ирэхээр давуу эрхтэй тал, сул дорой тал хоёр хооронд ийм тэнцвэргүй нөхцөл бүрдээд ирдэг. Ийм учраас төр тухайн ийм тэнцвэргүй талуудын хооронд хуульцсан хувьд тэнцвэр бий болох зорилгоор энэ хууль батлагдаж байгаа. За энэ утгаараа төрийн тэр хууль бол яаж тэнцвэр тогтоох вэ гэхээр та нар бол ингээд ойлгочих нь. Одоо нэг юм зах дээр одоо баг хэрэгжилж буюу нэг юм туухай тавиад энэ дэнжигээс нэг юм дээр заримдаа одоо худалдаа хийдэг шүү дээ. Тэгэхээр тэр туухай чинь нэг юм дээр доор байна. Тэгэхээр тэр туухайн дээр аль болохоор ойролцоо болгохын тулд тэр дээр байгаагийнх нь туухайг аван доор байгаагийн дээр нь туухай нэмэн ийм маягаар энэ хоёр ингээд нэг дэнжигнээд ойролцоо болоод ирж байгаа. Ер нь зүгээр дүрсээ зүгзүүлэхэд тэр төвшөнд л ер нь төр бол улсын хөдөлмөрийн харилцаанд орж байгаа талуудын хоорондын харилцааг тэр төвшөнд л зохицуулах гэж орж ирдэг. Тэгээ энэ утгаараа бол хөдөлмөрийн хууль бол зохистой тэнцвэр тогтоох гэж аль болохоор зохистой тэнцвэр тогтоох тэр чиглэлээр ингэж оролцож байгаа маа гэж. Тэгэхээр тэр тэнцвэр яаж бий болдог гэхээр зүгээр энд нэг 10 эрх өгсөн учраас тэрэнд нь бас 10 эрх өгөх ёстой гэсэн тийм хэлбэрийн тэнцвэр биш юм байгаа. Бүр агуулгын зохицуултын тэнцвэр байдаг. Тэгээ яг ажлын хэсэг дээр ажиллаж байхад ойлгогддог л доо. Ягаад гэвэл ажил олгогчид ийм эрх үүрэг өгсөн юм чинь ажилтнанд бас тийм эрх үүрэг гэдэг тоогоор хөөцөлдөх явдал бас заримдаа цухалддаг. Тэгэхээр тухайн яг харилцаан дээр ажил олгогчид илүү давуу боломж өгсөн байлаа гэхэд дараагийн тэрнтэй холбоотой үүсдэг өөр дараагийн харилцаан дээр бол тэгвэл одоо нөгөө сул дорой талд нь илүү боломж олгодог. Өмнөх илүү давуу боломжтой байсан ажил олгогчийн хувьд бол нэлээд хязгаарласан үүрэг болгосон, хориглолт болгосон ийм заалт зохицуулт хийх замаар энэ тэнцвэр ингэж хангагддаг. За тийм тэр тохиолдолд бол одоо манай энэ чинь ийм тэнцвэр тогтоох асуудал чинь ерөөс 91 оноос эхлээд бий болсон шүү дээ хөдөлмөрийн хуулинд. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн хувьд бол их онцлог би энэ одоо 3 дахь хуулийн дээрээ сууж байгаа хүмүүс учраас энэ онцлогийг одоо илүү та нарт тайлбарлаж болж байна л да. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн хувьд их онцлог байдгийг. Яг тэгэхээр зах зээлийн тогтолцоонд шилжихээс өмнөх тогтолцооны үед төр өөрөө ажил олгогч байсан учраас төр ажил олгогч дээр нь өөрөө төр хууль тогтоогч тэр институцээрээ дамжуулаад хуулиа тогтоно. Тэгэхээр өөртөө ажиллах гэж байгаа ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөрийн харилцааг өөрийнхөө боломжинд тохируулаад хууль тогтоогоо зохицуулах ийм их өргөн боломж тухайн тохиолдолд тэр үед бол төрд байсан учраас төр бол ерөөсөө энэ хаалгаар ороод ирэхэд энэ хаалгач угаасаа төрийн өмчийн улсын үйлдвэр албан газар байсан шүү дээ. Тэгээ энэ хаалгаар орж ирэх хүний бүх үйл хөдөлгөөнөөс нь эхсүүлээд энэ хооронд юу хийх үү тэгээ энэ хаалгаар яаж гарах уу гэдэг бүгдийг детальны хуулиараа зохицуулах боломж байсан. Тэр нь бол тэр өөрөө ажил олгогч өөрөө хууль тогтоож гэсэн эрх мэдэл нэг субъектэд байсантай холбоотой энэ боломж ашиглагдаад тэгээд тэр утгаараа бол асар том хууль, асар дагалдсан олон эрхийн акт. Зүгээр энэ дээр жишээ би хэлдэг. Тэрний үгээр хамгийн сүүл социалист тогтолцооны төгсгөлд 17 жил үйлчилсэн хөдөлмөрийн хууль бол 250 зүйлтэй хууль. За тэрнийг дагаад ерөөсөө улсын үйлдвэр албан газар тун ажиллагтай холбогдсон хөдөлмөрийн харилцаан зориуд гэсэн 1200-аад эрхийн акт ингээ үйлчилж ирсэн. Тэр нүсэр их юм чин тооны хувьд тэр нүсэр том юм маань чанарын юу нь хэлж яа гэхээр төр
өөрийнхөө үйлдвэр албангаас ажиллах хүний үйл хөдөлгөөн болгоныг хууль тогтоомжоор дамжуул зохицуулж байсныг илэрхийлээд идэг. Гэтэл 90-ад он болоод ирэнгүүт төр дангаараа ажил олгогч, төртөө зэрэгцээд их олон ажил олгогч, тэр дотроо хувийн хвшил гэдэг хамгийн том ажил олгогч, бий болоо хувийн өмчтөн гэдэг ажил олгогч бий болоод төр одоо яг байрандаа ирээд нөгөө хоёр тэнцвэргүй талын хооронд тэнцвэр тогтоох зорилгоор голдуу ордог болсон учраас тэр бүх ажлын байран дээр хүний үйл хөдөлгөөн болгоноор юмыг зохицуулахаасаа татгалзаад төр арга байхгүй тэнцвэр тогтооход шаардлагатай голдуу баталгаа, хангамж, маргаан үүсгээс сэргийлсэн үүссэн тохиолдолд яаж энийг шийдэх гарц орцын заагаад дээр нь болжгүй тэр хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хоёр тал хоорондоо асуудлаа зохицуулах тэр боломжийг харин их нээсэн байж байгаа. Жишээд хамтын гэрээ хилцээ. Тэгэхээр энэ асуудал бол одоогийн төсөл дээр ч гэсэн энэ бол улам нарийсаад улам өргөжөөд гүнзгийрээд ингээ явцсан байж байгаа. Тийм утгаараа гарсан. Оролцогч лавж бас хөдөлмөрийн харилцаанд ажилтан ажил олгогчийн тэнцвэрт байдал та ямар байна гэж үзэж байна? Одоо зах зээлийн нэгэнд бид шилжчихсэн. Чадах нь хийгээд яв одоо чадахгүй нь уучлаарай гэдэг зарчим нэгэнд мөрдөгдсөн. Одоо ажил олгогч гэдэг нь өөрөө төр биш, өөрөө хуулийг баригчнаас яг энэ хөдөлмөрийн хуулийг хэрэгжилж байгаа зах зээлийн би илүү бизнесийн харилцааг төрийн албаныхыг хасаад яриад байна. Тэгэхээр энэ дээр байгаа энэ үед та энэ харьцааг юу гэж харж байна? Манай хөдөлмөрийн зах зээл дээр бол 183 мянган иргэн болоод төрд ажилладаг. Тэгээ манай төсвийн бол нэг 30-аад 1.9 их 80 төгрөг болоод тэр 183 мянганы цалинд явж байгаа. Цалин дэвтгэмжинд. Хөдөлмөрийн зах зээл дээр чөлөө зах зээл дээр бол 1.1 сая иргэн цаана ажиллаж байна. Энэ иргэдэд бол ойролцоогоор 145 мянган компани, яг идэвхтэй 60 мянган компани нэг 6 их 80 төгрөгийн цалин өсгөж байгаа. Тэгтэр бол одоо бидний гол асуудал бол капиталист нийгэмд бол очсон байгаа. Капиталист нийгмийн мөн чанар бол ерөөсөө капитал, хөдөлмөрийн капитал, тооны төхөөрөмж технологийн асуудал байгаа шүү дээ. Тэгтэр бол эцэд маань аль салбартаа хөрөнгө оруулах асуудлаа бол эхний 20 жилд бол зөвхөн тухайн компанийг бий болгох, ахуй орчныг үүсгэх, үйлдвэрлэлийн анхны шатныг энэ капиталдаа бол сүүлийн 20 жилд жоохон олсон бүх юмаа зарцуулсан байна. Тэгээ өнөөдөр бол манай эзэд маань бол хөдөлмөрийн зах зээлдээ буюу хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулах, технологи авчрах, менежмент авчрах асуудал бол ялангуяа энэ хямралын дараа бол их идэвхтэй орж байгаа. Тэгээ сүүлийн үед бол ялангуяа энэ хямралын 4 жилийн үед бол энэ хөдөлмөрийн хамт олонныхоо ажлын байрыг авч үлдэх, цалингийн фонд уу тэ 6 их 80-ыг авч үлдэхин төлөө 4 жилийн тэмцэл явагдсан шүү. Тийм учраас бол энийг аль талаас харах хэрэгтэй. Бид нар бол хөдөлмөрийн капитал эзний менежмент бүгд нийлжж манай үндэсний баялагийг бий болгож байгаа. Гэтэл энэ хөдөлмөрийн хууль маань одоо харах дээр яг энэ хөдөлмөрийн капитал руу тэр эзэд хөрөнгө мөнгө санхугаа оруулах уу юу гэдэг асуудыг манай хөдөлмөрийн хууль угийн жагталчдаг юм. Ягаад гэвэл хөдөлмөрийн хуулийн дээр ажил олгогч ажлын байр бий болгох цалин өгснөхийн төлөө дараа нь асуудал үүсэх юм бол шүүхтэр очдог. Шүүхтэр очих тэр бараг 80-аас 90% нь ажил олгогч угийн буруу гэж гардаг. Энэ асуудал юу үүсэж байгааг бол биднэрт хэрэгжилж байгаа хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн хуулийн систем энэ капиталын хөрөнгө оруулалтын асуудлыг яг социализмаас татгалзаж чадсан уу гэдэг асуудал дээр одоо хариулт өгөх гэдэг. Тэгэхээр бидний энэ сэтгэлгээ маань энд ажиллаж байгаа шүүгч нарын сэтгэлгээ энэ ерөнхий механизм бол угийн уртлын нийгмээс улбаатай. Буюу тэр үеийн түрүүний манай докторын хэлдэг тэр тодорхойлолтын дээр ажиллаж байсан хүмүүсийн сэтгэлгээ систем байгаа учраас энэ асуудлыг шүүхээр шийдэх их өрөөсгөл байдаг. Тийм ч учраас энэ хөдөлмөрийн харилцааны гэрээ хэлцэл бүх юм бол нууц тагт явагддаг. Тэр цалин дэвтгээрээ дутуу бичдэг, нийгмийн даатгалын дутуу шилжүүлдэг. Үйл явц чинь одоо өнгөрсөн жил ил дод байдлын хууль гарахад 34 их 80 ил гарсан. Үүний бас тодорхой нэг 900 тэрбум нь бол одоо нийгмийн даатгалтай холбоотой асуудал байгаа шүү дээ. Тэгвэл бид нар нийгмээр энэ харилцааг шудраг болгохын төлөө асуудлыг энэ хөдөлмөрийн хуулинд шингээж өгч чадах болов уу гэж харддаг. Тэгээ би бол эзэдийн холбоог төлөө сүүлийн 10 жил бол энэ 3 талт хэлцээр дээр ордог. Манай үйлдвэрчний хэвлэл бол цэвэр одоо яг коммунист хэмээрээ байгаа. Ерөөсөө тэр 90 оны өмнө коммунист систем, коммунист хэллэг, коммунист үзэл ерөөсөө одоо угийн нийгэм явцсан. Гэтэл 92 оны үндсэн хуулиар бид нар
чөлөөт зах зээлийг бол үндсэн хуулийн 16 дээр маш тодорхой илэрхийлсэн байгаа. Ажил хөдөлмөр эрх нь өөрөө чөлөөт байдалд орсон. Одоо энэ асуудлаа шийдэж чадахгүй нэг юм манай хуулиар шийдэж чаддаг. Дээр нь төр өөрөө 183 мянганд ажил олгодог мөртлөө хөдөлмөрийн хуулиас өөр хуулиар өөр шүүхээр асуудлаа шийдэж явчихдаг. Тэр 183 мянган хүнийхээ асуудлыг үйлдвэрчэнд байгуулж болохгүй шүү дээ. Тэндээ шударгаас тогтоогоогүй мөртлөө чөлөө зах зээл рүү орж өнгөйдөг. Одоо шинэ хуулийн дараалтын дээр хоёрын эдэг бүр тодорхой байгаа. Гэрээ хэлцэл хийцэн байгаа хөдөлмөрийн гэрээ за маргаан даслагчдын эвлэрүүлэн зуучлах аби хөдөлмөрийн арбитр тэгснэ одоо шинэ заалт ороод ирсэн. Дүүрэг сум болгонд тэр гэрээг нь үздэг бас нэг хөдөлмөрийн хяндаг нэгтгэхэд байх юм гинэ. Бас тэндгээр орно тэгээ дараа нь шүүхээр явна. Бараг 7-8 шат дамжиж байгаа. Уучлаарай эн чинь бол би тэр хэлцүүлдээс хэлж байгаа. Төр өөрөө та ажил олгогч биш шүү дээ. Та на 183 мянган хүнийхээ асуудлыг шийд. 1.1 сая дээр бид нар чөлөөт байдлаа авч үлдээе. Төр бол мэдээж төр бол хөдөлмөрийг хамгаалах үндэсний баялагын энэ зэмсгийг хамгаалах үүрэгтэй. Төрийн үүрэг бол шинэ хөдөлмөр хийж байгаа хүний тэр стандарт ажлын байрны асуудал. Одоо өнөөдөр бид нар энэ бүгчмөдөр өгөх гэж бүгд байж штэ. Энэ бол төрийн үүрэг байхгүй юу? Энэ дотор 200 цуглаг кондишн энэ 30 градус бол 15 градус байх ажлын энэ өөрөө төр хяналтаа тавиад хийх мэргэжлийн газар дээр ажил. Түүнээс энэ дотор ажил олгогчийн ажил хэд өнгөж ороод тэгээд социализмд урууж орох гэдэг. Энэ уралт нь буцаагаад би түрүүний хэлсэн 6 их 80-ыг 1.1 сая иргэнд өгж байгаа. Эцэд энийг бид нар нэг 7-оос 8 болоод 10 их 80 болох бололцоо чөдөр манай хөдөлмөр хууль байгаа юм шиг. Олголоо авлаа маш зарчим тавиал да. Чи ажиллаа хийж чадахгүй л яв. Ажиллаа хийж чадвал цалингаа аваад яв. Энэний сонгодог жишээ бол би одоо энэ явцад бол энэ Mobicom компани хуулийн зөвлөх инх бат манай тэргүүлэгч ирээ сууж байна. Энэ хүн бол Америкт 10 жилийн талаар мэрэгдсэн. Тэнд байгаа тэр чөлөөт хөдөлмөрийн зах зээлийн систем ямар энгийн дүрм тавьж байна. Яг ерөөс хоёр хөвгөлбөр байдаг манай энэ тэргүүлэгч маань хэлэх баг. Тэгэхээр бид нар ийм энгийн байдлаар хэлбэршүүлсэн хэлбэрт энэ чөлөөт зах зээлээ хөдөлмөрийн харилцаа авч үлдэхийг хүсэж байна. Энэ хуулийн бол яг нэрэндээ өмнөх хууль бол баг коммунист хуулисэн. Одоогийн энэ хуулийн дээр чинь 70% манай үйлдвэрчнэр бас коммунист хууль хийх гээд сая буцдаг шалтгаан энэ байгаа. Тэгээд ер нь бол эзэд хөдөлмөрчийн хоёр яг тэнцүү байдал 50-50-аар байгаад төр нь хажуудалтаа зөвхөн хяналтын үүргээр жоохон орхол тийм хууль руу орох гээд яваад байгаа гэж ойлгож байгаа шүү. Тэгээд нөгөө талаасаа бол манай эзэд бол эцсийн хүртэл маш сайн ойлгосон. Биднэрт хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулахгүйгээр энэ Монгол улсын үндэсний баялагын эзэн байж чадах эрхээ хүртэл алдахыг бол бид нар маш сайн мэдэрч байгаа. Оруулж чаддаг тэр хятадууд нэ, оруулж чаддаг Канадууд нэ, Америкууд нэ. Тэд нар хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулаад ямар гайхалтай нэг бүтээж энэ чинь оюутлахад харж болно. Тэгэхээр манай Улаанбаатар сүүлийн 15 жил 600 мянган эргэн хөдөө орон нутгаас ирсэн. Энэ 600 мянган эргэний хөдөлмөрийн капиталыг манай эзэд маань ашиглаж чадахгүй байгаад байгаа. Тэнд хөрөнгө оруулалт, сургалт, менежментийн асуудал. Тэгээд ийм том юмар ярил хөдөлмөрийн капитал руу хөрөнгө хийх бололцоог маань хөдөлмөрийн хууль олгож өгөөч л гэж хүсэж байна. Баярлалаа. Тэгээд ингээ ажил олгогч ерөөсөө тэнцвэрт байдал бол өмнөх хуульд байгаагүй. Одоогийн тэгэхээр өмнөх хууль гэдэг нь бидний одоо яг хэрэгжилж байгаа хуулийг хэлж байгаа шүү уучлаарай. Тэгэхээр энэ бол бас яг эргээд шүүхтэр шийдвэрлэж байгаа маргаанд бас харагддаг баха гэж бодоод байгаа. Тэгэхээр шүүхэр хянаа шийдвэрлэж байгаа маргааны байдлаас юм уу эсвэл та бас хуульчийнхаа хувьд харахад ер нь талуудын тэнцвэрт байдал ямар байна вэ? Бас шүүхтэр одоо хууль хэрэглэх шүүх бол хууль хэрэглэл шийдэж байгаа. Хууль маань юм учраас ийм байна. Бас шүүгчнэр банаас бас энэ социалист сэтгэлгээтэй хуваараа байна гэж шүүмжлээд байгаа дэр та байр суурь илэрхийлнэ үү? За хуулийг шүүмжлэх ёстой юу гэвэл шүүмжлэх ёсгүй гэдэг ийм ёс зүйн дүрм биднэрт үйлчилдэг. За тийм учраас би аль болох нөгөө шүүмжлэлт талаасаа биш хариулахыг хичээе. Ер нь бол тэнцвэрт байдлыг хангах гэдэг энэ урнаа багшийн хэлж байгаа. Тэр байдал бол хөдөлмөрийн эрх зүй тэр дундаа манай улсын хөдөлмөрийн хуулинд тусч үгүй юу гэдгийг бол институтээр нь өөрөөр хэлбэл тэр дотор ч нөө хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэх гэдгээсээ ахуулаад тэр хамгийн сүүлийн нөгөө ямар цалин хүйсний бүрэлдэхүүнд юу орох вэ гэдгээс ахуулаад бүх заалтууд дээр нь хангагдах ёстой гэдэг талаас нь хэлж байгаа баг. Энэ бүх асуудлыг ингээд нэг бүрчлэн ярих юм бол ямар хэсэг дээр нь тэнцвэрт байдал байна вэ? Ямар хэсэг дээр нь тэнцвэрт байдал хэтрээд байна уу гэдэг тийм юмыг ярих хэрэгтэй болох байх.
Тэгэхээр нэг өдрийн дотор битгий хэд хэдэн өдрийн хилцүүлэг явах хэрэгтэй болох байх. Тэр бол ажлын хэсэг дээр ярьдаг байх гэж бодож байна. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. За зүгээр жишээн дээр авах юм бол одоо яг энэ нөгөө тоо статистик тоо мэдээ гаргаад байна. Өөрөөр хэлбэл дээд шүүхээр ороо шийдсэн хэргийн тоо юм байна тий. Тэгэхээр тэрнээс өмнө анхан шатаар дууссан, давхаар дууссан хөдөлмөрийн маргаануудын тоо нэмэгдэх юм бол энэ дүн их болох нь бол гарцаагүй бах. За тэр ажилгүй байсан хугацааны олгорыг олох гэдэг заалттай холбоотой жишээлбэл тэнцвэрт байдал байна уу гэдэг асуудал дээр бол одоо судлаач нарын хувьд нэг хайхтар дуу хоолойгоо сүүлийн үед гаргадаггүй. Хөдөлмөрийн эрх зүйгээргээ судалгаа хийсэн хүмүүс байдаг, зэрэг цол хамгаалсан хүмүүс байдаг. Хувийн эрх зүй дотроо бас нэлээд байр суурь эзэлж байгаа шүү, жин дарж байгаа. Тэгэхээр тэр талаас нь аваад үзэх юм бол энэ нөгөө ажилгүй байсан, за ажил эргүүлэн тогтоох асуудал болохоор угаасаа ажил олгогч гэдэг хүн өөрөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй, эдийн засгийн хувьд давуу гэдгээрээ ямар үндслээр ажлаас халах ёстой вэ гэдгийг ингээд маш нарийн заагаад өгсөн. За тэрний үр дагавар өөрөө тэнцвэрт байдлыг хангаж гин үгүй юу гэдэг талаараа. Тэгэхээр зэрэгт манай иргэний хуулийн та бүхэн санаж байгаа бол бүгд хуульч байгаа юм чинь хуулиараа ярьчих тийм ээ. Иргэний хуулийн дотор хөдөлмөрийн гэрээ гэдэг нь иргэний эрх зүйн гэрээний төрөл болоо орчдог. Тэр зүгээр санамсаргүй тохиолдлоор орчуулгын юм уу редакцийн алдаа болоод орчихсон юм уу? Манай эрх зүйн системчлэлийн асуудал юм уу гэдгийг ярих хэрэгтэй байна. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ гэдэг зүйл иргэний хуулийн гэрээний төрөл дотор ороод цаашаа наривчлсан хуулиар зохицуулна л гэж орхисон. Тэр талаас нь авч үзвэл иргэний эрх зүйн гэрээ юм болбол хувийн эрх зүйн гэрээний нөгөө гэрээний эрх чөлөөний зарчим нэгдүгээрт, хоёрт гэрээний талуудын тэгш байдал гэдэг зарчим яригдах баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ цуцсантай холбоотой тэрнээс үүсэх үр дагаврын асуудлыг зөвхөн нөгөө саяын хөдөлмөрийн эрх зүйн талын тэнцвэрт байдал гэдэг талаас нь харах уу? Хувийн эрх зүйн гэрээний эрх чөлөөт байдал, талуудын тэгш байдал гэдэг талаас нь харах уу гэдэг тэр зарчмын асуудал байгаа. Тэгэхээр энийг бол одоогийн нөгөө шинэ хуулийн төсөл дээр маш сайн үзэл баримтлалын төвшөнд тогтоох хэрэгтэй болов хэр тогтсон байгааг нь бол мэдэхгүй байна. Энэ яагаад ач холбогдолтой вэ гэхээр за ажилт нь эргүүлэн тавилаа. Тэгэхээр зэрэг дунджаар бол нэг 6-аас 1 жилийн хугацаанд нөгөө нэг удаа явсан хэрэг тийм ээ. Тэгээд хүчингү болоод дахин явах юм бол өөрөөр хэлбэл 1 жилээс 2 жилийн хугацаанд маргаан шийдвэрлэн зөвхөн процесс дээр байсан хугацаанд. Тэгэхээр хөдөлмөрийн хуулиар бол 1 сарын дотор гомдлоо гаргана гэдэг нэг заалт байгаа. Өөрөөр хэлбэл хүний хууль бусаар ажлаас халсан ажил олгогч 1 сарын цалинтай хэмжээний нөхөх олгор олгох ёстой байна гэсэн санаа харагдаад ах шиг. Гэтэл ажилд томилго хүртэлх хугацааны нөхөн олгорыг олгодог. Өөрөөр хэлбэл дунджаар хамгийн доод нь 6-7 сар. 6-7 сараас эхлээд 2-3 жил хүртэлх хугацааны олгор авдаг. Тэгэхээр энэ олгор гэдэг 69-ийн 1 ямар утгатай вэ гэдэг дээр бол маргаантай юм шиг боловч маргаангүй гэж үздэг практик дээр бол тэгэхээр би яагаад нөгөө нэг зөвхөн хөдөлмөрийн хууль гэхгүй хөдөлмөрийн эрх зүй гэдгээр нь хэлж байна гэхээр шүүхийн практик өөрөө тэр эрх зүй рүү ордог тийм ээ. Тэр утгаас нь аваад үзэх юм бол тэгэхээр тэр 69-ийн 1-ийн зорилго юу вэ гэдэг асуудлыг бол хүндэж тавих хэрэгтэй болоод байгаа. 69-ийн 1 тэр тэнцвэрт байдлыг хангах гээд байна уу? Тэгш байдлыг хангах гээд байна уу гэдэг асуудал. Гэрээний үр дагавар гэх юм бол хэрвээ зүгээр ердийн гэрээн дээр тавилдаа худалдаа авах гэрээ байна. Нэг нь үндэслэгүйгээр гэрээгээ цуцарчлаа. Тэрнээс учирсан хохирлыг нэхье гэвэл бодиттой хохирол буюу компенсац гэдэг манайх нөхөн төлбөр гэдэг утгаараа байна. Тэгэхээр нотлох үүрэг өөрөө хохирцсон гэдэг хүнд ногдоод ингээд өөр асуудал. Тэрийг харин нөгөө талаар шийтгэл гэдэг утгаараа байна уу гэдэг. За одоогийн практик бол ерөнхийдөө ажил олгогч хүнийг үндэслэгүйгээр халсан буюу хүний хөдөлмөрлөх эрхийг тэр битгийхэл үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд тэрнтэй холбоотойгоор ажил олгогчийг шийдгээд байгаа санкц гэдэг утгаараа ойлгоод байна уу гэдэг асуудал. Тийм учраас иргэний хуулинд харах юм бол та бүхэн харах юм бол иргэний хуулинд хариуцлага гэдэг үг маш бага байдаг тийм. Одоо энэ хувийн эрх зүй судлаачид их байгаа. Хариуцлага гэхээсээ илүү үүрэг гэдэг үг байдаг. Тэгэхээр 69-ийн 1-ийн заалт үүрэг байх юм бол нөхөн төлбөр гэдэг утгаар. Хариуцлага байх юм бол санкц буюу шийтгэл ажил олгогчийг хууль бус шийдвэр гаргасны төлөө ногдуулж байгаа шийтгэл гэдэг. Тэгэхээр энэ үзэл баримтлалыг бол одоо яг энэ шинэ хуулийн төсөл байгаа болвол тэр төсөл дээрээ нэлээд бодоод нухацтай за эдийн засгийн хувьд үр ашигтай юу гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр одоо нөгөө эрх зүй эдийн засаг гэсэн ийм урсгал байдаг. Хуулийг тайлбарлах 2-3 янзын онол байгаа. Тэрнээс гадна эрх зүй эдийн засаг гэдэг тэр хандлага юу вэ гэхээр альва хуулийн заалт эсвэл гаргаж байгаа шүүхийн шийдвэр өөрөө эдийн засгийн хувьд
үр ашигтай байх ёстой гэдэг. Тэгэхээр эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг юу гэсэн үг вэ гэхээр нийгэмд ирэх ачаалал бага байх ёстой. Саяхан лавгч угаа ярьж байна. Өөрөөр хэлбэл тэр хөдөлмөрийн зах зээлд оруулах капитал нэмэгдэхэд чиглэгдэх үү, хасагдахад чиглэгдэх үү гэдэг тэр асуудал бол бодлогын шийдвэр гаргах гол үндэслэл байх ёстой. Нэг үндэслэл гол нь биш байх тий, олон үндэслэлүүд байгаа. Тэгэхээр тэр талаас нь авч үздэг. За манайд бол эрх зүйн боловсрал олгож байгаагийн хувьд бол хуулийг ерөнхийдөө нөгөө позитив эрх зүй талаас нь тайлбарлаад сургалж яваад байгаа. Тэгэхээр энэ эрх зүй эдийн засгийн тэр хандлага бол ганц хөдөлмөрийн эрх зүйч биш. Ялангуяа энэ хувийн эрх зүйн болон бусад хичээлүүд дээр би ажиглахлаар гарсан сурах бичгүүдээс нь жишээлбэл харж байна. Тэр эрх зүй эдийн засгийн хандлага буюу тэрийг бол ер нь харгалзуу үздэггүй, тэрийг тайлбарлан таниулдаггүй юм болов гэж ажиглагдсан. Тэгэхээр ийм учраас яах вэ гэхээр миний болов санал хуулийн дээр асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энийг бол би нөгөө шүүгчийн байр суурьнаас шүүмжилж байгаа биш, судлаачийн үүднээс бас нэмээд хэлчих гэж бодож байна. Хоёрдугаар тэр социалист хандлага байна уу юу гэж байна. Хууль нь тийм байхад одоо манай тогтолцоо бол юу вэ гэхээр бид нар шүүгч болвол ерөнхийдөө эрх зүйн бодлогыг шууд тодорхойлогч биш, их газрын тогтолцоонд. Яагаад гэхээр парламентаас баталсан хуулийг хэлбэрлэлтгүй биелүүлэх ёстой. Тэгэхээр парламентаас баталсан хуулийн дотор болвол жишээлбэл энэ ажлаас үндэслэхгүй халагдсантай холбоотой асуудал бол үндэслэл нь тодорхой, за тэр хугацаа нь тодорхой. Тэгээд дээр нь нөгөө олгох нөхөн олгорын хэмжээг ажилд нь эргүүлэн тогтоох хүртэл гэж заасан байдаг. Тийм учраас тэр хүн дараа нөгөө ажилдаа яваад байсан уу юу гэдэг асуудал дээр бол маргаантай. За тэр асуудал дээр бол манай нөгөө ижил төстэй хөдөлмөрийн хуультай би Оросын юунуудыг харсан. Шүүхээс нь бол тэрийг шийдвэрлэх оролдлого хийсэн байлээ. Тэр нь бүр нэлээд 90-ад онд бол Оросын холбооны улсын дээд шүүхээс одоо манай 69-ийн нэг шиг заалтыг нөхөн төлбөр байх юм аа. Тийм учраас яах вэ гэхээр өөр ажил хийжсэн ч гэдэг юм уу тийм тохиолдолд олдохгүй гэснийг нь хөдөлмөрийн эрх зүйн судлаачдын зүгээс хүчтэй шүүмжлээд болохгүй. Яагаад гэхээр ажил олгогч хүнийг үндэслэхгүй халчаад тэгээд тэрнийхээ төлөө нөгөө хүн нь өөр ажил олгогчид ажиллаад байхад нь зөвтгөөд ажил олгогчийг тэр нөхөн төлбөр төлөх, нөхөн олгор олох үүргээс чөлөөлж болохгүй гэдэг тэр утгаар. Тэгэхээр Оросын тэр хуулийн Оросын хөдөлмөрийн эрх зүй судлаачид бол хариуцлага гэдэг талаасаа буюу нөгөө жоохон тэр социалист элементийн талаас нь тайлбарласан юм шиг байна. Тэгээд яах вэ гэхээр ер нь бол нөгөө нөлөөлөх бид нар бол шууд прецедент тогтоогоод явдаггүй шүүх тийм эрх мэдэл байхгүй учраас хууль нь байна. Хуулийн талаар эрдэмтэн судлаачид юу гэж тайлбарлаж чиглүүлж байна вэ гэдэг хандлага бол нөлөөлдөг шүүхийн практикт бол. За тэр нь ганцхан нөгөө нэг бид нар судлаачдын имийг уншаад дагдаг биш. Ягаад гэвэл мэтгэлцэх зарчмаар явж байгаа учраас тэр судлаач нараар хүмүүжсэн өмгөөлөгч нарын бас мэтгэлцээ явдаг. Тийм учраас бол шүүгч нар өөрөө социалист сэтгэлгээтэй болчоо тэгээд байгаа нь биш. Өөрөө энэ нөгөө нэг тогтолцоонд байна тийм үү? Хөдөлмөрийн эрх зүйчид гэдэг хүрээ маань тэр хүмүүс маань өөрсдөө бас яг энэ агуулга, энэ үзэл санаагаа юу гэж ойлгоод байна гэдэгтэй холбоотой болов гэж бодож байна. Өөрсдийгөө нөгөө хамгаалах гэсэн утга байхгүй шүү. Сонирхолтой хариулт одоо хувийн эрх зүйн, иргэний эрх зүйн онолын хувьд хэрвээ энэ ойлголтыг аваад үзэх юм бол одоо хөдөлмөрийн эрх зүйн онол, иргэний эрх зүйн онол гэдэг хоорондоо хэрвээ нэг нь нөгөөдөөс салбарлсан юм бол магадгүй нөхөн олгуур гэдэг бас нэр өөрөө бас учиртай байх л да. Тэгэхээр энэ дээр ингээд энийг бас өшөө бид нар судлаад үзэх, өшөө сонирхоод үзэх, арай өөр өнцгөр үүнийг харах. Тэгэхээр яг энэ дээр яг бас судлаачийн хувьд нэмээд хэлэхэд магадгүй тэгвэл ажилгүй байсан тэр иргэн магадгүй энэ дээр тэгвэл компенсац хэрвээ гэдэг оюун тоглох шүүгчийн одоо тэр харж байгаа онцгоор иргэний үеийн зарчмаараа үзэх юм гим хорийн охирлыг л нэх боломж орж байгаа. Тэгээ гим хорийн охирлыг нэх юм бол магадгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлтөө тэнцэх олгоороос илүү байхыг бас үгүйсэхгүй байхгүй юу? Одоо зээлтэй байна. Би ингээ ажилгүй байсан хугацаанд яг ажиллаагүй аж цалин хөлс гаргуулъя гэхийн оронд би зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн учраас тэр бол гим хорийн охирол. Сэтгэл санааны охирол. Би одоо 10 цагт унтдаг байсан хүн ерөөсөө ажилгүй болсон чинь сэтгэл санаа омроод унтчих чадахгүй байна. Эрүүл мэндийн асуудал үүслээ. Магадгүй ийм ярил иргэний эрх зүйн зарчимдаа нийцгээр юм шиг сонсогдож байна л да. Тэгэхээр бид бас энэ цоошин хандлагыг бас хараад үзэхэд маш сонирхолтой санагдлаа. Баярлалаа. За би дараагийнхаа асуултыг дараагийн хэлцүүлэгчтэйгээ хэлцүүлэлтөд шилжүүлмээр байна. Тэгэхээр төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа бас аюул сонирхолтой асуудал. Тэгэхээр энэ дээр энэ бас өөрөө хөдөлмөрийн харилцаа. Энэ дээр ямар асуудлууд илүү сэтгэлийг одоо биднийг зовоогоод байна вэ гэхээр бүтцийн өөрчлөлтөөр одоо ингээл 4 жилийн мөчлөгтэйгээр нам солигдлоо, хуу хамаал халлаа, тавилаа.
эргээл нь дахиад нам солигдлоо дахиад нөгөө чи ажилгүй болоод тэгэл шүүхээр дуусшгүй маргаа яваад бидний нөгөө татвар маань эргээд тэнцээ чөлөөлөгдсөн хүмүүст ингээд нөгөө чөлөөлөгдсөн хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалин хөлтөө тэмцэх олборт ингээд гараад яваад бах ийм байдал ажиглагдаад байгаа учраас бүтцийн өөрчлөлтөөр төрийн албан агчийг чөлөөлөх төсвийн хэмнэлттэй байх улмаар одоо захиргааны ерөнхий шинэ хуулиар бол буруутай албан агч нэргээд энэ хариуцлага тооцдог энэ нэг механизм бас үүсгэж эхэлж байгаа. Энэ дээр та байр сууриас чөлөөтэй илэрхийлнэ үү? Заавал миний одоо асуултанд бас баригдахгүй байж болно шүү гэж хүсэж байна. За энэ асуултанд хариулахын өмнө та бүхэнд нэг мэдээлэл хүргэх гэсэн. За захиргааны иргэн шүүхээр төрийн албаны маргаан шийдвэрлэгдсэн тоо өргөдгийг та бүхэнд хэлье. Эхлээд 2008 оноос 2016 он хүртэлхийн тоо өргөдгийг судалж үзсэн байгаа. За ингээд 2008 онд нийт захиргааны иргэн шүүхээр анхшдаар тийм ээ шийдвэрлэгдэжсэн хэрэгүүдийн 9-ний 1 нь төрийн албаны маргаан байсан. Төрийн албан агчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан. 9-ний 1 тийм ээ. 16 онд тэгэхэд 4-ний 1 захиргааны шүүхтэр шийдвэрлэгдэж байгаа нийт хэргийн 4-ний 1 нь төрийн албаны жинхэнэ албан агчийн зөвхөн маргааныг шийдэж байгаа шүү дээ уул нь бол. Тийм ийм маргаан байна. За энэ тав хариултаас ингээ харах юм бол бид нар төрийн албан одоо маш тогтворгүй тийм ээ байгаа байдал бол харагдаж байна. Дээр нь энэ маргаан дотроо ямар байдлаар одоо ингэж өсөж ивэ гэд ингээд харьцуулаад харахаар сонгуулийн дараа тий эсвэл засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн албан агч нарыг одоо ажлаас чөлөөлөх ийм асуудал бол яг сонгуулийн дараа ингээд өсөж эхэлдэг. За тэгэхээр хамгийн гол зүйл бол яг төрийн албан агч нарын хувьд бол онцлог шүү дээ тийм ээ. Мэргэжсэн бэжэж төрийн албанд томилогдно. За томилогдсныхаа дараа тодорхой ёс зүйтэй тийм ээ иргэнийхээ эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлуулж ингэж ажиллаж идэг. Эргээд бас төрийн байгууллагын бүтэц оронтой өөрчлөгдөх юм бол бас ажлаас чөлөөлөгдөх тийм үр дагавартай. Улс төрийн албан агчийн хувьд бол тийм ээ тодорхой хугацаагаар төрийн алба хашдаг. За хугацаа дуусах юм бол одоо хөдөлмөрийн харилцаа дуусгуулах ийм онцлог юм байдаг. Тийм болохоор эндээс хамгийн гол зүйл бол энэтэй холбоотой төрийн албаны хувьд бол төрийн албан агчийн нэмэгдэл баталгаа гэдэг заасан байж байгаа. За энэ нэмэгдэл баталгааныхаа хувьд бол оронтой цөөрөх бүтэц өөрчлөгдөх үед одоо ямар эрхээ хамгаалуулах уу гэдэг нь шүүхээр яваад бас хамгаалагдах бололцоотой байгаа. Хамгийн гол одоо төрийн албаны хуулийн одоо шинжилсэн найруулга явж байгаа үед тэнд оруулах зүйл нь юу вэ гэхээр ийм хэрэгцээ байна вэ гэхээр оронтой бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой бүх албан тушаалтныг ажлаас нь чөлөөлдөг. За энэ бол төрийн албаны дотгошоо чиглэсэн акт болчихж байгаа. Тэгэхээр шүүхэд энэ бол хянагдахгүй байгаа байхгүй. Зөвхөн нэмэгдэл баталгаа нь үндслэлтэйгээр одоо оронтой бүтцээ өөрчилж үгүй гэдэг рүү бол шүүх хянахгүй тийм ээ захиргааны иргэн шүүх хянахгүй уулж нар өөрсдөө мэдэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь эргүүлээд энэ хүмүүсийг үргэлжлүүлж ажиллах ёстой байсан уу? Тэтгэмжийн нөгөөд тийм ээ оронтой насгдсан байсан уу, цөөрсөн байсан уу гэдэгтэй холбоотой нэмэгдэл баталгааны асуудал дээр нь л шүүх хяналт тавьж байгаа. Яг энэ нөхцөл байдлыг ашиглаад тийм ээ ашиглаад байгаа мó гэж одоо харагдахаар нийтэд илэрхийл байгаа л да. Тэгэхээр ердөөсөө нөгөө шууд халахаа болоод төрийн алба бүтцээр нь өөрчлөлтөг ийм зүйл рүү одоо шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтц төрийн албаны доктортой байдал энэ төрийн албаны бүтэц одоо байнга өөрчилж байгаа. Одоо 14-өөс 16 4-5 удаа өөрчилсөн байсан засгийн газрын бүтцийг. Тэгээд засгийн газрын бүтэц өөрчлөгдөхөөр доошоо бүх яам агентлагууд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой одоо зохицуултыг хичнээн одоо ямар үндслээр тийм ээ төрийн албаны бүтцийг өөрчлөх ёстой энэ тэр зохицуултыг бол төрийн албаны шинжилсэн найруулгад бол одоо зайлшгүй оруулах шаардлагатай болчиход байгаа маа. Тэгэхээр энэ дээр бас хуульчид таа бүхэн ямар байдлаар зохицуулах ёстой, ямар хязгаар тавьж өгөх ёстой гэдэг дээр бас саналаа хэлэх байхаа. За дээр нь төрийн албан агчийг төрийн албанаас
үнэлэхгүй чөлөөсөн байна, халсан байна гэвэл ажлын үеийн хугацааны цалин бас яригддаг тийм ээ. Ажлын үеийн хугацааны цалинтай тэнцэх болгоор. За энэ дээр бол хөдөлмөрийн хуулийн мөн 69-эл хэрэглээ явдаг. За тэгэхээр яг адил хэрэглэгдэж байгаа. Одоо анхан шатны шүүхээр шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэр гарах хүртэл олгодог. Тэ анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл. За тэгэхээр энэ тохиолдолд давзаалт болон хяналтын шатны шүүхээр тийм ээ явах. За дараа нь ажилд томилохгүй төрийн албан агчийг тэ шүүхийн шийдвэр гарчаад байхад буцааж ажилд томилохгүй ийм асуудал үүсдэг. Тэгэхээр энэ хугацааны бүх цалин хөлсийг бол эргээд иргэний шүүхээр иргэн явж иж тийм ээ гаргуулдаг. Тэгэхээр энэ гаргахдагтаа хаанаас гаргагдах вэ гэхээр төрөөс тийм ээ татвар төлөгчтэй юм. Тэр чөлөөсөн үнийхээ оронд өөр хүн тавьсан байгаа шүү дээ тийм ээ халсан үнийхээ оронд өөр хүн тавьсан тэрийг цалинжуулаад дахиад дээр нь шүүхийн шийдвэрийн дагуу ингэж гаргаж байгаа. За энэ дээр ямар асуудал вэ гэхээр нөгөө албан тушаалтны хариуцлагын тухай асуудал байна. Тэгэхээр яг нь нийт иргэдийн хувьд ч юм уу одоо тэр албан тушаалтанд одоо цалин өснөөс нь авах хэрэгтэй ч гэдэг юм уу тэ төр энийг төлөх ёсгүй гэдэг нэг нийтлэг юм зүйл явж байдаг л да. Тэгэхээр нэг талаас татвар төлөгчдийн мөнгийг ингэж өргөө зараад байх нь угаасаа утгагүй тий. Нөгөө талаас мөн тэр төрийн алба хашиж байгаагийнхаа төлөө одоо хувийнхаа цалин өснөөс тийм ээ хүн болгоны юм төлж хүрэгчгүй тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр гэдэгтэй уялдаатай яалтаж байхгүй нэг төрийн албан агчийн даатгал гэдэг асуудал манай Монголд бол байдаггүй тий. Тэгэхээр төрийн албан агчийн даатгалын асуудлыг бас энэ шинэ хуулиар оруулж өгч татвар төлөгчдийн мөнгнөөс эргэж одоо энэ төрийн албан тушаалтны хариуцлагыг хүлээлгэх хэрэггүй болгож зохицуулбал бас зүгээр юм гэсэн санал явж байна. Тийм та хүмүүс энэ дээр саналаар нөлөх байхаа. За дээр нь тэр сая цалин үлсгээд яг юун дээр зөвхөн төрийн жинхэнэ албан агч нарын маргаан дээрч биш. Ер нь хөдөлмөрийн маргаан дээр цалин үлсийг шийдвэрлэхдээ тийм ээ. Хохирлыг шийдвэрлэхдээ зөвхөн нөгөө анхан шатны шүүхээр дуусгаж одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр гэдэг нь одоо бас хэр зохимжтой бэ? Эргээд нөгөө иргэний шүүхээр заавал нэхэмжлэх ийм байдал үүсгэж байгаа байхгүй. Хамгийн гол нь бид хөдөлмөрийн гавьтал төрийн миний хэлдэг тэр л асуудал байна. Гэхдээ бид нар хөдөлмөрийн гавьтал бол тэгтээ тэргүй хөдөлмөр бол нийгмийн баялагийг бий болгодог ганц зэмсэг. Энэ бол үндсэн хуулийн хамгаалалттай байх ёстой асуудал. Энэ асуудлыг жишээ нь одоо би ганцхан түүгээр л да. 92 онд Монгол улс үндсэн хуулиа баталсан, Польш улс бас 92 оны намын үндсэн хуулиа баталсан. Гэтэ Польшид ард нийтийн санал асуулга аваад 97 онд одоо 5 дахь үндсэн хуулиа баталсан. Энэ үндсэн хуулийн тунхаг дээр байдаг үгийг би сая иш болгож авсан шүү. Ихтер бол одоо манай нийгэм бол энэ хөдөлмөрийн зэмсгийг баялагын зэмсгтэр бол ажил олгогч ажилтаа хоёр аль аль нь ханддаг болсон. Гэхдээ энэ шинэ хөдөлмөрийн хуулинд бол одоо чинь малчны хөдөлмөр гэсэн бүлэг орж ирж байгаа шүү дээ. 300 гаруй мянган 12 мянган иргэн маань ямар ч хөдөлмөрийн хуулийн харилцаагаар шийдэгддэггүй мал аж ахуй дээр ажиллаж байгаа. 60 сая одоо энэ мал малж байгаа улсууд. Энд яг ямар ч хууль үйлчлэхгүй учраас таад бас эрх зүйн судлаач үйлснэрхээрээ энд бол цэвэр феодализм бий болж байгаа. Тэгээд нөхөн төлбөр цалингийн асуудал яаж явах вэ? Одоо энэ хуулинд бол энэ бас орж ирж байгаагаар нэг давуу тал. Нөгөө талаас энэ хөдөлмөрийн хуулийг бол бид капитал талаас нь хараад байгаа шүү. Монгол улсын газар нутгийг тойроод 800 сая хөдөлмөрийн насны иргэд байна дэлхий дээр. Хятад улс, Орос улбаны улс, Казахстан, Солонгос, Япон гэдэг. Энэ 800 сая хүн манай дээр одоогоор байгаа үнэлэгдэж байгаагаар 3 их найт төгрөгөөр үнэлэгдэх биз байгалийн баялаг мал аж ахуйтай байгаа. Энэ баялагын капиталын эргэлтийг хийгээд энэ баялагыг бий болгох дэд бүтэц бүтээн байгуулалтанд бид нэр яа харахгүй хөдөлмөрийн капитал хэрэгтэй. Энэ зөвхөн 3 сая хүн буюу хөдөлмөрийн насны 1.3 сая хүн бид нар ойрын 10 жилд их энэ капиталыг баялагыг бий болгож чадахгүй. Тийм учраас бид нар энэ 800 сая хүнээс өссөн үсээгүй гаднаас хөдөлмөрийн капитал руу хүч авна. Гэхдээ тэрний зохицуултыг буцаж энэ шинэ хөдөлмөрийн хуулинд бол бас орж өгөх хэрэгтэй юм байна. Би бол энэ талаас харж байгаа. Тэгээ бид нар ойрын хугацаанд бол энэ 8 онд гарч ирсэн судалгаа шүү 32 тэрбум Америк доллартай үнэлэгдэх тийм дэд бүтцийн буюу бүтээн байгуулалтын ажил хийж Монгол улсад өөрийн гэсэн дэд бүтцтэй нийгмийн асуудлаа шийдсэн улс болгож байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол шийдэж өгөх ёстой. Нөгөө талаас бол манай ажил олгогч нар бол цалингийн одоо бол яг нэг үеэлэхэд
манай компани хууль маань өөрөө буруу тодорхойлолттой явдаг шүү. Тоологдох хэмжээнд өмчн хуваагдсан хувьцаанд тэ ашигын төлөө явж байгаа байгууллагын компани манай энэ бол маш дээр үеийн тодорхойлолт 90 оноос өмнөх. Өнөөдөр Европын орнуудын чинь компани тодорхойлолт өөрчлөлтэй. Ажлын байртай, ажлын фондын төлөө явдаг бүлэг хүмүүсийг компани гэж нэрлэж байгаа. А тэгэхээр одоо орчин үеийн барууны компаниуд тэр ажлын цалингийн фондынхоо төлөө явдаг бүлэг улсыг хэлж байгаа байхгүй. Ашигын төлөө биш. Зөвхөн энэ тодорхойлоход бид нар аль 90 оны өмнөх тодорхойлтыг авчаал тэгээ компани системийн хөдөлмөрийн харилцаанд орж байгаа харилцаанууд маань дээр нь бас хагас коммунист, хагас капиталист, тэгээ феодализм ороод ирэх тэр юм нэг хүнд байдалд орчод байгаа маа. Тэгэхээр бол энэ хөдөлмөрийн хууль шинжлэхдээс өмнө манай одоо энэ удирдлагын академийн докторууд энэ хөдөлмөрийн харилцаа, ялангуяа хөдөлмөрийн капитал дээр сууж байгаа эрдэмтэн мэргэд маань асуудлаа хилцэж хуулийн хэлбэрт оруулах мэдээж хуульч нарын асуудал. Шүүхэл тэр асуудлаа шийдэх хэрэгтэй. А тэгээд энийг хэрэгтэй би бол яг татвар жоохон сонирхтын хувьд бол нэг л заалт хэлээ дээ. Та нар бүгд одоо ашиглаж байгаа. Манай хүн амын орлогод өнтер 16-гийн 1.12 баха андуурсан байж магадгүй нэг юм заалт байгаа. 2007 онд батлагдсан. Өөрийн буюу үржилсэн хүүхдийн гадаад дотоодын дээд сургуульд сурж байгаа төлсөн төлбөрийн хэмжээгээр ашигын татвараас хөнгөлөгдөнө гэсэн заалт байгаа. Энийг бол сүүдэд манайх их сайн ашиглаж байгаа. Гэтэл энэ заалт 10 жил болохдоо өмнөх 93-аас 2007 онд хэрэгжүүлжсэн хуулийн орлогоос нь 10% хасдаг процесс одоо хүртэл яваад байгаа байхгүй. Одоо нэг ч иргэн өнөөдөр захиргааны иргэн шүүхт энийг өгөхгүй нөөрөө бид нэр хэр зэрэг хуулийг мэдэж хэрэгжүүлж байгаа даа. Уг нь төлсөн татвараас нь төлсөн төлбөрийн хэмжээг хасах хэрэгтэй байхгүй тэр ашигаас нь нөгөө татвараас нь түс орлогоос нь хасах ёсгүй. Зөвхөн энэ заалт гэхэд хэдэн тэрбумын асуудал босч байна. Өгж байгаа авж байгаа бид нар бүгдээрээ хуулийг яаж хэрэгжүүлж чадах байгаа нэг чинь. Өөр нэг 97 оны нөөцийн хууль одоо 2007 онд төчөнгөөс одоос бас баг хэвээр байгаа нэг заалт байгаа. 10 сая төгрөгийн татвар ногт хорлоготой аж ахуйн нэг зэрэг нөөцөлөгч улааг сууж үлнэ гэсэн. Тэгээ би зэцэд энэ 2007 онд өгжөөд Жанцсангүй харин яг хуульчийн өдөр уншиж байсан. 10 сая чинь татвартай ногдсон байна орлого нь 68 сая юм байна шүү дээ тухайн үед. Тэгэхээр бид 10 сая гээд бүгд торгуул тавиулсан. А тэр 10 жилийн торгуулийг үзэх юм бол бас тухайн үед хэдэн тэрбум төгрөг бол. Тэгэхээр яагаад гэвэл энэ хөдөлмөрийн харилцааны хууль, татварын хуулийн ерөөсөө шүүхтэр очиж мэргэжлийн хуульч нарт уншигдахгүй байсан тийм тал байгаа. Манай эрүүг хуульч бас адилхан. Тэгэхээр энэ юмнууд маань мэргэжлийн хүмүүсийн төвшөнд очтгүй тэнгэр дээр манай дээдлийн улсууд маань байгаад байдаг. А доогуур арай өөр маягаар юм шийдчихэд байсан асуудал нь Илд одоо үйлээр 33,000 компани 34 их найдыг ил болгоно гэдэг чинь энэ 34 их найдыг чинь бий болгоход бараг 5-аас 6 найд нь хөдөлмөрийн харилцаагаар гараа явцсан байна. Хөдөлмөрийн капиталаар. Энэ асуудлыг biz бүртгээгүй хяналтанд оруулаг байгаа. Гэх мэтлэн ийм ямиг томоор нарах юм бол энэ хөдөлмөрийн уг нь энэ хөдөлмөрийн хуулийн нэр хүртэл хөдөлмөрийн капиталын хууль байх хэрэгтэй юм баггүй. Энэ яг тэгээд бид нар хөдөлмөр гэдгээ капитал гэж харддаггүй байгаа тал байгаа. А тэгээд бүр хэрвээ сайн унших юм бол Марксийн капиталаас ойлгож бол энийг нэлээд дөхөмтэй хуулийг юм байна. Баярлалаа. За. Олон улсын практикийг судлаад ирсэн олон улсын хөдөлмөрийн байгууллага өөрөө ер нь энэ талуудын тэнцвэрт байдал гэдгийг яаж хард юм бэ? Тийм олон улсын гэрээ конвенц ер нь ямар гэрээ конвенц одоо за ямар гэхээсээ илүү олон улсын хэм хэмжээнд энэ талуудын тэнцвэрт байдал гэдэг хэрхэн зохицуулагдсан байдаг юм бэ? За Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 конвенцэд нэгдэж орсон байт юм байна. За олон улсын хөдөлмөрийн байгууллагаас улс орнуудад гишүүн улс орнуудад заавал мөрдөх ёстой буюу нэгдэж орох зайлшгүй шаардлагатай суур 8 конвенц, засаглалын 4 конвенцийг нийтдээ 12 конвенцийг баталсан байдаг. За энэ конвенцуудаас Монгол улс бол 8 конвенцэд нь суур 8 конвенцэд нэгдээд орчихсон. Засаглалын 4 конвенцаас хамгийн гол 2 конвенцэд нь бол нэгдэж орсон. Үлдсэн 2-т нь бол ороогүй. За зүгээр би сонирхуулах үүднээс дурдаад явчих сонсоогүй гэж бас магадгүй. Яагаад тэгэхээр энэ маань бол хууль хэрэглээний практикт олон улсын хэм хэмжээ зарчим хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ зарчмыг бол хэрэглэх явдал маань тийм түгээмэл биш байгаа. За тэгээд засаглалын суур конвенц гэдэг маань юу хэлээд байна гэхээр хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенц олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ дэмжих
гурван талд зөвшөлтсөлийн тухай 144 дугаар конвенц гэсэн ийм хоёр гол конвенц гэж үүдэг. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөрийн зах зээл дээр хүнсний хөдөлмөрийн харилцаанд тухайн улс орон ямар зарчим баримтлахын, хөдөлмөрийн ямар бодлого, хөдөлмөр эрхтний ямар бодлого дэмжиж ажиллахын, дээрэс нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг ямар түвшинд хэрэглэх ёстой бэ гэсэн энэ үндсэн хоёр гол засаглалын конвенцэд бол эсэд орсон байж байна. За тэгээд суур 8 конвенц нь бол ойлгомжтой албатан хөдөлмөрийн тухай конвенц, эвлэлтний нэгдэх зохион байгуулалт хэргийг хамгаалах тухай, за зохион байгуулалт эрх болон хамтын хэлцээрийн тухай, тэгш шан хөлс олгох тухай конвенц, албатан хөдөлмөрийг босдох тухай конвенц, ялгуурлан гадуурхгүй байх тухай конвенц, ажилд авах насны доод хязгаарын тухай конвенц, хүүхдийн хөдөлмөрийн төвчгүй хэлбэрийг босдох тухай конвенц гэдэг. Энэ яг үндсэн одоо өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй холбоотой хөдөлмөрийн харилцаанд тэгш байдлын тэнцвэрт байдлыг хангахтай холбоотой гол конвенцуудад бол Монгол улс нэгдэж орсон байна. За энд юу яригдах вэ гэхээр энэ конвенцуудын хэрэглээний асуудал ямар байна вэ? Ямар түвшинд байна вэ? Дээрээс нь үндэсний хууль тогтоомжуудад нэгдэж орсон конвенцийн холбогдлолтой заавал үндэсний хууль тогтоомж тусган зохицуулах шаардлагатай тэр зарчим хэмжээнүүд тусч үгүй юу гэдэг асуудал яригдах бах. Тийм санал шуумжлал бол гарч ирэх бах. За түрүүн савгчуу хэлж ин л да одоо 91 оны хууль 99 оны хууль бол коммунист социалист одоо чиг баримжаатай хууль байжээ гэж сая яг олон улсын хөдөлмөрийн байгууллага дээр янз бүрийн улс орнуудын түвшинд хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хөгжлийн асуудлыг цусгаа ингээд яриад үзэхэд бол одоо олон улсын хөдөлмөрийн байгууллагад очиж байгаа тайлан статистик бүх юм дээр анализ хийгээ сууж идэм байна л та гişүүн улсуудынхаа энэ явцад бол тухайн манай улсад одоо батлагдаад хэрэгжсэн хөдөлмөрийн хуулиуд бол тухайн цаг үедээ бол хэрэгжээд үүргээ гүйцэтгэжээ. Өөрөөр хэлэх юм бол тухайн цаг үедээ нөгөө асыг гарсан ухтур зохицуултуудыг зогсгон боловч хийж өгөөд цаг үеийнхээ шаардлагаар нөгөө хөгжил чи ямар голлорлоор явж ийнэ гэдгийг ажиглаж дараачийн өөрчлөлтүүдийг концепцийн шин томоохон өөрчлөлтүүдийг хийж явахгүй бол нөгөө хамгийн гол юм чинь төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжих энэ харилцааны явцад олон үйлдвэр нөгөө дандаа улс төр гэдэг ганц ажил олгогчтой байсан чинь олон үйлдвэр аж ахуйн газрууд татан богдох, дампуурах, хувьчлагдах энэ асуудлаас болоод ажилтны эрх ашиг хөндөгдөх, хохирох ийм тохиолдол байдгаас болж бол одоо шилжилтийн үеийн зохицуулт үе шилжилтийн хууль тухайн үедээ үйлчилж ирсэн мэт. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээнд хуучин нийгмийнхээ зарим шин чанарыг агуулад явж ирсэн байна. Одоо бол цаг үеийн шаардлагаар угаасаа одоо манай Монголын эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, дэлхийд дахны даяарчлагдсан эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил чинь ямар чиг хандлага руу явж гэнэ вэ гэхээр хөдөлмөрийн харилцаа хүртэл өөрөө хөгжөөд өргөн агуулгатай болсон байж байна. Тэгэхээр энэ чиг хандлагыг дагаад хөдөлмөрийн хуулинд бол томоохон зарчмын шинжтэй өөрчлөлтүүд одоо хуулийн төслийн хэмжээнд ярихад бол орж байгаа юм байлээ. За өмнөх хуулийн хэрэгжижсэн хуулийн хувьд бол ялгуурлан гадуурхалт одоо хөдөлмөрийн харилцаанд мөрддөг гол үндсэн дөрвөн зарчмууд бол ерөнхийдөө их бага хэмжээгээр туссан боловч шинээр тусгах шаардлагатай жишээлбэл хүүхдийн хөдөлмөрийн асуудал эвлэлтэн нэгдэх эрхтэй холбоотой одоо нэвлэл зохицуултуудыг бол дэлгэрүүлэх шаардлага бол байгаа гэж үзэж байгаа. За тэгээд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан Монгол улсын нэгдэж орсон тэр 20 конвенцийн хувьд бол дөрөвний дурдсан эхний 10 конвенцийг бол заашгүй бид жил болгон хэрэгжилтийн тайлбар өгж явах ёстой бол нөгөө техник зохион байгуулалтын шинжтэй 177 конвенциас Монгол улс 10-т нэгдэж орсон байна. За энэ конвенцийн хэрэгжилтийг бол 3 жил тутам эсвэл тухайн конвенцтой заасан зохицуултын дагуу 5 жил тутам гаргаж өгөх юм боломж болцоо ийм үүрэгтэй байт юм байна. За тэгээд хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй холбоотой томоохон хэмжээний одоо манай хөдөлмөрийн салбарын яг судлаач эрдэмтэд бол бас тэгтээ хууль зүйн шинжилгээ ухааны одоо энэ салбарт судалгаа хийдэг эрдэмтдийн хувьд бол бас их цөөхөн шүү дээ. Томоохон судалгаанууд яг одоо бодлогын хувьд аваад ашиглачаар судалгаа бол 2014 он хийгийг 15 онд нэг хийгдсэн байгаа. За хүний эрхийн үндэсний комиссаас гардаг жил болгоны ихтгэлд бол
хөдөлмөрийн харилцааны явцад хүний үндсэн эрхтэй холбоотой зөрчил маргааныг бол судалсан тийм тохиолдлууд байдаг. Гэхдээ бол тэр маань дандаа ингэ хэсэгчлээ садгаад авсан цус хэмжээгээр дурдсан юм байдаг. Томоохон хэмжээний үнэлгээ бол 14 15 онд хийгдсэн байгаа. За конвенцийн яагаад энд одоо олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ конвенц зарчим яриад байгаа юм бэ гэхээр энэ конвенцийн хэрэглээний асуудал өнөөдөр бидний тулгамдсан бас нэг шинэ асуудал болж байна. Үндэсний хууль тогтоомжоор зохицуулаагүй боловч олон улсын эрх зүйн хэм хэмжээ зарчмыг хэрэглэх боломж олгоцоо бол үндсэн хуулиараа олгогдсон тийм боломж нээлттэй байгаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа 500 орчим хуулийн 460 гаруй хуулийн 200 орчимд нь бол энэ хуульд өөрөөр олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрднөө. Энэ хууль зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрднөө гэх. Үндсэн хуульд болохоор шүүх албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээ хэлцээрийг бол хэрэглэнэ гэсэн ийм зохицуулт байж байгаа. Тэгэхээр нөгөө хуульчдын хувьд юу вэ гэхээр тэр олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээг хэрэглэх тэр ойлголттой тэр гэрээ конвенцийг бол үзэж судлах, танилцах, практик ажилд хэрэглэх явдлыг чухал байгаамаа гэдгийг. За баярлалаа. Уран цэцэг доктороос хууль тогтоомжийн шинжилэн зах зээлийн эрэлт хэрэгцээ төрийн одоо хөдөлмөрийн хуулийн хүрээнд төрийн доктортой байдлыг хангахад төрийн албаны тухай хуулийн шинжилгээний хариулгын хүрээнд чадварлаг төрийн албан агчийг дэмжих зэрэг ийм зах зээлийн эрэлт хэрэгцээ эсвэл төрийн албаны маань хэрэгцээ шаардлагууд ер нь хэр хангагдаж байна. Та ер нь энэ тал энийг сайжруулахын тулд одоогийн байгаа төвшөндөө юм уу эсвэл шинэ хуулийн төвшөнд бид бас юуг анхаарч ямар саналуудыг илүүтэй хуульч бидний зүгээс нэг активист байгаад байгаа шүү дээ өгөх хэрэгтэй гэж та үзэж байна. Хуулийн төсөл дээр би сүүлийн 1 сар сууж байгаа. Тэгээ намайг суулгадгийн бас нэг учир байсан байна гэж би ойлгосон. Яагаад тэгэхээр төрийн алба ашиг гэдэг маань үндсэндээ нийгэмд үүсэж байгаа хөдөлмөрийн харилцааны нэг төрөл шүү дээ. Хөлсний хөдөлмөр бол хөдөлмөрийн хуулиараа зохицуулагдаад явдаг. Төрийн алба ашиг харилцаа чинь 90-ад оны дунд үеэс төр гэдэг онцгой субъектийн яг өөрөө хэрэгжүүлдэг нийтэд чиглэс нийгэм засаглалын шинжтэй үйл ажиллагааг яг өөрсдийнхөө хөдөлмөрөөр дамжуулж хэрэгжүүлж байгаа албаа агчдад зориулсан тэр хууль хөлсний хөдөлмөрийнхээс чанарын хувьд өөр, зарчмын хувьд өөр байх хэрэгтэй. Гэхдээ аль нь нийгэмд үүсэж байгаа хөдөлмөрийн харилцаа байдаг учраас энэ хоёр хууль хоорондоо уялдахгүй болдгоо гэдэг ойлголтын үүднээс намайг оруулчихлаа гэж би бас нэг талаас их баярлаад байгаа. Тэгээд тэрний учир нь бол өнөөдөр үйлчилж байгаа төрийн албаны тухай хуулийн дотор байгаа зарим зохицуулалт нөгөө нийгэмд үүсэж байгаа хамгийн гол харилцаа бол хөлсний хөдөлмөрийн харилцаа. За тэгээд тэрэн зориулагдсан хөдөлмөрийн хууль төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй үлдсэн хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаад ингээд явж байгаа тэр суур хуультайгаа зөрчилдөж байгаа юм их байдгийг. Жишээлбэл өөр ажил шилжүүлнэ гэдэг ойлголт хөдөлмөрийн хуулинд нэг янзаа. Төрийн албаны хуулинд төрийн жинхэнэ албан агчдыг өөр ажил шилжүүлэх гэдэг зохицуулт өөр яг төрийн жинхэнэ хашиж байгаа албанаас нь тэр хүнийг нэг мөсөн бойлуулад огт өөр албан тушаал руу аваачаад ажилуулахыг өөр ажил шилжүүлэх гэж ойлгох жишээтэй. Гэтэл хөдөлмөрийн суур хуулинд нь болоод ирэхээр өөр ажил шилжүүлэх зохицуулт бол төр зуур гарч ирсэн юм дүү хүнийг шилжүүлчихээд буцаад дандаа эргэх холбоотой хуучин ажлын байран дээр эргэж ирдэг. Ийм зохицуултыг өөр ажил шилжүүлэх зохицуулт гэдэг одоо хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суур хуулинд нь орсон байдаг. Төрийн албаны хуулинд нь болоод ирэхээр бүр мөсөн тийшээгээ шилжүүлнэ гэж. Тэгэхээр бүр мөсөн тийшээ шилжүүлнэ гэдэг маань үндсэндээ төрийн албаны хуулинд байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас нь чөлөөлөх, солих, халах, төр чөлөөлөх хэрэгтэй яг адилхан үр дагавартай болоод ингээд бусад ойлголттойгоо утгалдаад суур хуулинд байдаг ижил нэртэй зохицуулттайгаа чанарын хувьд зөрчилдөд бүр огтоор агуулгатай өөрөөр нэг хүнийг хоёр янзаар нэрлээд дуудаад байхаар улсууд их төөрөлдөн шүү дээ. Үеж дулмаа юм уу долгор юм уу гэтэл тэр нэг л хүн байгаа байхгүй. Тэгээ энэ мэтчлийн юм төөрөгдөл их гараад байдаг маань хоёр хууль нэг нөгөөгөөс ургаж гардаг нэг нөгөөтэй холбоотой шүтэлцээтэй хоёр хуулийг хооронд нь нийлүүлж анхнаасаа боловсруулалтаа уялдуулж шийдэж чадаагүйгээс гарч ирээд энэ зөрчил гаргадаг. Ийм учраас бол бас энийг нийцүүлэх гэж бид нарыг оруулдаг гэж би
баяртай байгаа. Тэгээд тэр утгаараа бол би энэ хөдөлмөрийн тухай хуульд байгаа үндсэн зохицуултууд тэрнтэй холбоотой төрийн албаны хуулинд байгаа ижил нэрийн зохицуулалт, ижил нэрийн хууль зүйн ойлголт нэр том яг жигдлэх тал дээр нэлээд анхаарч байгаа. Энэс гадна яг хөө тэр мэрис зарчим, шатахын зарчим энэ төр гэдэгтэй холбоотойгоор уг нь бол одоо үйлчилж байгаа төрийн албаны хуулинд ч гэсэн төрийн албан хаагчдыг тэр тогтвортой байлгах, халд солихын үндэслэл, журам байж л байгаа шүү дээ. Тэгээ угаасаа хуулинд байгаа юмыг тийм хэрэглэх сонирхолгүй байгаа болохоос биш огт хуулинд байхгүй зүйл өнөөдөр тулгамдаад гараад ирж байгаа биш шүү дээ. Тэгээ одоо ярихаараа улсууд энэ удирдах албан тушаалтнууд энэ төр болоод ирэхээр ерөөсөө энэ хуультай холбоотой ийм олон хүнийг халд солиод байна. Өөр үндсэн хуулинд төрийн жинхэнэ албан хаагчийг халд сольж болохгүй гэсэн хөгийн заалт оруулын тэгээд материалыг органик хуулинд оруулах ёстой суур одоо бүр арга ясуулдаг хуулинд оруулъя гэж яриад инээд хөдөлгөөд байгаа байхгүй. Гэтэл энэ бол аль хэзээ өнөөдрийнхөө хуулинд байж л байгаа. Зүгээр дутуу хөтөө юм бий. Жишээлбэл бүтцийн өөрчлөлт төрийн байгууллагт огт хийгдэж болохооргүй тийм заалт тийм юу болоод байж байгаа шүү дээ төрийн албаны хуулинд. Өөрөөр хэлбэл төрийн албанаас халах чөлөөлөх гэдэг үндслэл дотор бол хэрвээ төрийн байгууллагт тодорхой албан тушаал нь хасагдвал эсвэл тодорхой албан тушаалын орон тоо цөөрүүл тэр хасагдсан албан тушаал дээр албан хичээсэн хүн эсвэл тэр цөөрүүлэлтэнд тоон дээр ажиллаж байгаа албан хаагчийн албанаас нь чөлөөлнө энэ гэсэн заалт байдаггүй шүү дээ. Тэр байхгүй мөртлөө 27 дугаар зүйл дотор ингээ бүтцийн өөрчлөлтөнд орчих юм бол тэр албан хаагчийг өнөө эрхэлжээс ажил албан тушаалтай нь яг ижилхэн албан тушаал хашуулна болохгүй 6 сарын сургалт 6 сартай тэнцэх хэмжээний сарлан байлин гэдэг баахан баталгаа байдаг. Гэтэл тэр баталгаа чинь энд тэр бүтцийн өөрчлөлт хийгдэж ээж тэр бүтцийн өөрчлөлтөөр халагдаж сая тэр баталгааг авах ёстой болохоос халах үндслэл дотор нь тэр бүтцийн өөрчлөлтөөр халагдах чөлөөлөгдөх юм байхгүй байсан мөртлөө тэнд баталгаа тогтоож болохгүй шүү дээ. Гэх мэт ийм учир дутагдaltaй юм бий. Тэгээд тэрнийг бид нар нэлээх анхаарч зохицуулж байна. Зүгээр тэгээд энэ хууль боловсруулна гэдэг хэцүү болцсон юм байна лээ. Одоо ч бүхэн хууль мэддэг болцсон юм байна лээ. Уул нь манай хуульчид бол би хууль мэддэг хуульч учраас би энэ ажлын хэсэгт орё гэж орж ирвэл бас нэг өөр. Гэтэл огт хамаагүй одоо машин механизмын нэг жолооч хүн орж ирээд би энэ хуулийг хийлцэндээ зогсож байгаа юм байж лээдэг байхгүй юу? Манай хөдөлмөрийн хуулийн дээр бол тэгж хүн орж ирж байлээ. Ер нь энэ тэнд дайралтахаараа танихгүй улсууд та тэр хуулийн дээр сууж байгааг л би ормоор байна гэдэг болцсон юм байл шүү дээ. Улсууч их зоригтой болсон юм. Тэгээ манай хуульчдад тэр зориг байхгүй юм байлээ. Хуульчид орж ирвэл илүү ач холбогдолтой байх гэж бодоод байгаа байхгүй юу? Процессын хууль маань шинжлэгдэж байгаатай холбоотойгоор иргэний процессын одоо хууль хөдөлмөрийн маргааны хянах шийдвэрх процесст одоо ахиц дэвшил гаргах ямар санал санаачлалууд байж болох вэ? Одоо ингээд хөдөлмөрийн хуулийн төслийг харахаар урдчлан шийдвэрлэх ажиллагаануудыг өргөн хийхээр хэд хэдэн шаттай болохоор ингээ яваад тэгээ эвлэрүүлэн зоош. Тэгээ тэр нь мэдээж шүүгээр хянагдах хэргийг хязгаарлаж чадахгүй. Тэгэхээр энэ дахиад нөгөө түрүүн яриад байгаа баялаг бүтээгчдийг дэгээдэж унгаачаад яаж ямар цалин ус гаргуулах юм. Тэгэхээр энэ дээр процессын хуулийг шинжлэж байгаа шатнд та саналаа хэлэхгүй юу? Шинжилсэн найруулгын төсөл боловсруулах гэдэг яг дөнгөж ихэн шатанда хууль зүйн яам дээр ажлын хэсэг байгуулагдсан байлаа. Одоо энэ нөгөө хөдөлмөрийн хуулийн ажлын хэсэг буюу хөдөлмөрийн хуулийн боловсруулах тэр явц нь яг ямар түвшинд байгаа юм бэ гэдгийг бас мэдэхгүй байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл сая жишээлбэл нөгөө арбитрийн хууль батлагдахад арбитрийн хууль иргэний процессын хуулийн хувьд бол иргэний процессын боловсруулах ажил нь нэлээд дөнгөж эхний шатанда үзэл баримтлалж гараагүй байгаа учраас арбитрийн хуультай холбоотой иргэний процесст орох өөрчлөлтүүдийг бол арбитрийн хуулиа дагуулад хийчихсэн явдал байлаа. Тэр нь бас болж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн өөрийнх нь яг үзэл баримтлал ямар байгаа юм бэ гэдгийг би мэдэхгүй болохоор яг энэ талаас нь бол хариулахад хэцүү байна. Өөрөөр хэлбэл түрүүний миний бас ярьсан юм те аль тал руугаа байх вэ гэдгээ эхлээд нөгөө зүг чигээ тодорхой болгох хэрэгтэй байх. Баруун тишээ явах уу, зүүн тишээ явах уу гэх юм уу. Тэгээд тэрэн дотроо харин ямар элементүүд оруулах вэ гэдэг. Тэгэхээр хөдөлмөрийн маргааны хянан шийдвэрлэх процессын асуудлыг иргэний процессын хуулинд та яаж уялдуулах вэ гэж асуугаад тах шиг байна. Тэгэхээр жишээлбэл тэр урдчлан шийдвэрлэх ажиллагаа одоо байгаа юу байгаа. Гэхдээ ажлаас үндэслэхгүй хадлагдсан дээр бол байхгүй тийм ээ. Тэгэхээр яг ямар маргаан дээр урдчлан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эвлэрүүлэн зуршлах ажиллагаа явуулах юм бэ гэдэг энэ процесс чинь өөрөө ямар зардалтай байх юм, үр дагавар нь ямар байх юм бэ гэдгээ
нөгөө хуулийн төслийн үр дагаврыг тооцох гэдэг нэг тийм механик математик аргачлалаар тооцдогоос гадна түрүүний хэлсэн дээр эрх зүйд хийх эдийн засгийн анализ гэдэг тэр шинжилгээ талаас нь нийт нийгэмд ирэх ачаал нь яах юм? Хэдэн ажил олгогчийг байхгүй болгох юм? Эсвэл хэдэн ажил олгогчийг чадваржуулах юм? Хэдэн ажилтны хөдөлмөрийн эрх гэдэг асуудал өөрөө ямар үнэтэй юм гэдэг ч юм уу тэр талаас нь үн цэнийн судалгаа хийжээж шийдвэрлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Би бол нэг үгээр жишээлбэл одоо ийм чиглэлээр тийм ээ ийм өөрчлөлт орох ёстой гэж хэлэх нэгдүгээр эрх мэдэл байхгүй. За тийм боломж мэдээлэл байхгүй байна. Зүгээр миний санал болвол ямар нэгэн процесс ажиллагаа юм нэмэх гэж байгаа бол тэрнтэй холбоотой ерөөсөө нөгөө ажилтны эрхийг хамгаалж байгаа нөгөө талд ажил олгогчийн зүгээс ямар зардал гарах юм тэр нь нийт нийгэмд ирэх зардал гэдэг бол өөрөөр хэлбэл саяхан лавжуугаа хэлдэг тэр хөдөлмөрийн капиталыг нэмэгдүүлэх юм уу? Хөдөлмөрийн капитал нь өөрөө манай эдийн засагт гол капитал үгүй юу гэдэг тэр юмаа харгалзаж үзэх хэрэгтэй байна. Тэгээд яг нөгөө хөдөлмөрийн эрх зүйн судлаач нар багуу гэхээр яг хувийн эрх зүйгээр угаасаа цөөхөн нэг 18 доктор байгаа болов дунджаар. Тэгэхээр тэрний бараг 10-аад нь бол 10 орчим хүртэлх нь ямар нэг байдлаар хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотойгоор хамгаалсан байлээ. Тэгэхээр яг өмнөх тогтолцоотой холбоотой гэж магадгүй. Тийм учраас нэг талаас яах вэ гэхээр түрүүний миний хэлсэн юм юу вэ гэхээр нөгөө талаас нь бас зоригтой хараад судалгаа хийвэл яадаг юм болоо гэдэг саналыг хуульч нарын уран огчтой санал нийлж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн талаар, хөдөлмөрийн хуулийн талаар хуульч нар дугаарч үзэл бодлоо илэрхийлээч гэдгийг би тэгж ойлгож байна. Жишээлбэл нэг талаасаа тэр ажил олгогчийн эрх ашгийг хамгаалахыг тэнцвэрт байдал гэж үзэж байгаа бол нөгөө талаас эдийн засгийн талаас нь эрх зүйн эдийн засгийн талаас нь гэрээний эрх зүйн талаас нь энэ асуудлыг судлаад гаргаад ирэх тийм хуульч нар байвал бас илүү нөгөө энэ хуулийн төслийг өөрийг нь тэнцвэртэй байлгахад бол хэрэгтэй болов. Тийм учраас тэр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ямар ажиллагаан дээр байх вэ? Эвдрүүлэн зуучлал магадгүй эвдрүүлэн зуучлал урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд буцаад нөгөө ажиллагааны чинь зардлыг нэмэх юм болчихвол хэцүү болдог тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл процесс ажиллагаа өөрөө дахиад нэг нэхэмжлийн шаардлагыг гаргах үндэслэл болдгоо гэвэл одоо болдог байгаа. Шүүхээр шийдвэрлэгдчихлээ түрүү мөнх жаргал шүүгч хэлсэн ажил дээр тавихгүй байна. Ажилтан тавихгүй байнгут дахиад явдаг. За дахиад явахдаа яасан бэ гэхлээр зэрэгт нөгөө 3 шатны шүүхээр явсан хугацааны ажилгүй байсан хугацааны олгорыг дахиад гаргуулдаг. Тэгэхээр процесс ажиллагаандаа мэтгэлцэх хэрэгтэй орж байгаа мэтгэлцсэнийхаа төлөө гомдол гаргасныхаа төлөө нөхөн олгор олгох ёстой юу буюугүй юу гэдэг. Өөрөөр хэлбэл процесс ажиллагаа нь өөрөө ямар нэг хохирол төлөх тэр шаардлага үүсэх үгүй юу. Тэгэхээр процесс ажиллагаа өөрөө ямар нэг гэм хорыг үүсгэх тэрийг нөхөн төлөвлөх үндэс болохгүй гэдэг нэг процессын эрх зүйн нэг зарчим байдаг баг. Тэгэхээр тэр талаас нь хуульчид минь энэ олон хуульчид байгаа юм чинь судлах зоригтойгоо тэр нөгөө өнцгөөс нь харах тийм хүмүүс байвал бас их зүгээр юм болов гэж хараад байгаа. Энэ ч гэсэн энэ хөдөлмөрийн тухай хууль процессын хуулийн асуудал дээр бол ер нь бол чиг хандлагын хувь зардал гэдэг талаас нь авч үзэх юм бол бараг ойлгомжтой байх. Аль болох нөгөө зардлыг багасгах тал дээрээ байвал яадаг юм болов. Хугацааг нь богиносгох тал дээрээ байвал яадаг юм болов гэдгээр сая тэгээд хэлсэн тийм нөгөө анхан шатаар болохоор хэргийн 3.7% байснаа хяналтын шатаар шийдэж байгаа хэргийн 13% гэдэг чинь хөдөлмөрийн маргаан 3 шатаар явах хандлага нь өндөр байна гэж харагдаад байгаа. Тэгэхээр тэр чинь юу вэ гэхээр нөгөө талаар нөгөө зардалтайгаа ч холбоотой байж магадгүй байгааз тийм ээ. Энэ талаас нь бас нэг шинжилгээ хийгээд судлах юм бол нөгөө иргэний эрх зүйн чиглэлээр, хувийн эрх зүйн чиглэлээр диссертац бичих гэсэн сэдв болохгүй байх гэдэг хүмүүс яваад байдаг. Харин ч бүр маш их сэдв байгаа юм биш үү гэж хэлээ да. Одоо байгаа иргэний эрх шийдвэрлэлийн шийдвэрлэхээ хуульдаа хөдөлмөрийн маргаан шийдвэрлэхдээ аль болохоор тэр 60 хоног 90 хоног гэдгийг харгалзахгүйгээр илүү наан шийдвэрлэх оролдох тийм бас боломж бас аль талдаа ганц шүүгч биш нөт хоёр талд орж байгаа өмгөөлөгч хуульч бид зөвлөхтөө бас ингэж явал энэ процессыг бас богиносгох боломж байгаа юм шүү. Тэгэхээр энэ процессыг бол багасгах гэдэгтэр бол би ер нь санал зүрх хуульч бас байхгүй байна гэж харлаа л да. Тэгээд энэ захиргааны эрх шүүхэд бас хянах шийдвэрлэхдээ бас проблем бас адилхан байна гэж харж байна. Гэхдээ энэ дээр сая шинэ хуулиар урьдчилан хилцүүлэх гэдэг бас тийм шат бий болсон. Тэгэхээр энэ урьдчилан хилцүүлэхдээ за нөхдөө 21 хоногийн дараа би яг шүүх хурлаа хийнэ. Гэхдээ тэр нотлох баримтуудаа бүрэн цуглуулад хөдөлмөрийн маргаан дээр нотлох баримтуудаа харьцангуй тодорхой байдаг шүү дээ. Тэгэхээр цуглуулаад тэр өдөр би ерөөсөө шийдэн шүү. Тэгээд шийдэж явах юм тийм боломж одоогийн хуулиндаа бас ингэ явал яадаг юм бэ? Боломж байгаа юм шүү мөнх жаргал.
гишүүнэ. Ер нь бол яг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол захиргаанд алдаа гацсах боломжийг олгож байгаа шүүхэд очихоос өмнө. Тэгэхдээ төрийн албаны маргаан дээр бол одоо төрийн албаны ер нь захиргааны ерөнхий хуульд за өмнөх захиргааны хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай захиргааны хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хууль дээр ч гэсэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бол байсан. За энд юу заадгүй гэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд өөрөөр заагаагүй бол гэд нийтлэг заасан байгаа. Тэгэхээр хуульд өөрөөр заах бололцоо байна тийм үү? Өөрөөр ч байгаа. Төрийн албаны хууль дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ямар шат амжилтгаар ямар маргаанд явах вэ гэж яаж. За энэ дээр бол ерөнхийдөө ажлаас үнэлэхгүй халагдсан маргаан дээр бол төрийн албаны салбар зөвлөлөөр тий эхлээд явна. Дараа нь төрийн албаны төв байгуулгаар. За дараа нь ингээд шүүхэд гээд ингээд шатралсан нэлээд байгууллагуудыг заасан байдаг. За энэ яг уул нь бол захиргааны байгууллага шүүхээс өмнө мууч байгаа шүү. Би асуултаа жоохон муур. Би нөгөө урдчилсан ажиллагаа, урдчилсан хилцүүлэг нь процессын үйл шинжлэгдсэн. Тэгэхээр урдчилсан хилцүүлэг дээр шууд шүүхээр шийдэх хугацаагаа тохироод хамаагүй богино хугацаанд хэргийг шийдвэрлэх боломж захиргааны эрхийн шийдвэрлэх тухай шинэ одоо хуулиар олгогдсон гэж хараад байгаа. Ер нь амьдралд тэгэхээр нийттэй байна гэдэг урдчилсан хилцүүлэг хэлдэг байгаа. Урдчилсан ажиллагаа биш. Би тэ жоохон буруу ойлгуулчлаа. Гэхдээ яг нөгөө нэг цалинтай холбоотой асуудал чинь ингээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа чинь шатараалаа яваад тэгээд энэ шүүхийн 3 шат нэмэгдээд ингээд нөгөө ажлын хугацааны цалин ус олгох энэ зүйл дээр бол ингээд уртцаад байгаа л да хөдөлмөрийн маргаан тий төрийн албаагч хөдөлмөрийн маргаан дээр саяны тэр шинэ хууль дээр орсон урьдчилсан хилцүүлэг бол арай өөр зорилготой л доо. Яг нь магадгүй зүгээр тусгай журам гэж би тендерийн маргаан сонгуулийн маргаан дээр бол хэрэг хин шийдвэрлэх хугацааг богиносгож заасан. За энэ дунд бол хөдөлмөрийн маргаан байхгүй байгаа төрийн албаагч. Магадгүй цаашдаа орохыг үгүйсэхгүй тийм ээ. Энэ дээр бол бас санал байх. Хамгийн гол зүйл бол энэ өөрчлөлт шийдвэрлэх ажиллагаа дээрээ бас их хугацаа алддаг. Тийм болохоор тэр заавал шатараалаа явахыг шаардахгүйгээр тийм ээ алдаа гацсах тий ер нь яг сонголттой заалтууд бас байгаа тийм ээ. Эсвэл шүүхэд хандах гэдэг нь бол бас байх нь байж байгаа. Зарим дээр нь бол ялцчгүй явхаар төрийн албаны хууль дээр ээж идэг. Тэгэхээр шинжилсэн хариулга дээр бас энэ хугацааг багасгавал төрийн албаагч хөдөлмөрийн харилцааны маргаан бол багасна. Дээр нь яг энэ хөндөгдөж байгаа асуудалтай холбоотой яг бусад орнуудад их ихтэн л байдаг гэж сонсч байсан тийм ээ. Хөдөлмөрийн шүүх тий эсвэл нөгөө хөдөлмөрийн маргаан шийдвэрлэдэг ийм шүүх байдаг юм тий мэрэгчсэн шүүгч байдаг. Энэ нь ингээд дагнаад судлагдах юм бол саяны дагнаад шийддэг болоо тийм ээ. Энэ шийдвэрийн үндслээр эргээд нөгөө хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж маань боловсронгуй болоод ингээд явбал тэгээд тэр хугацааны хувьд тийм ээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааныхаа хувьд энэ төр ийм тусдаа бас журам байхыг бас үгүйсэхгүй тийм ээ. Энэ дээр бол бас манай хуульч санал байлг байна. Баасан жуугийн асуултанд хариулахаас өмнө нэг юм байна. Түрүүн лавж байгаа нэг юм хэлсэн. Энэ хөдөлмөр бол нийгмийн баялагийг бий болгодог зэмсэг юм аа гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгээ нөгөө өнгөрсөн хугацаанд үйлчилжсэн хуулиудаа коммунист социалист хууль болсон гээд ингээд шүүмжилж байгаа мөртлөө эргээд өөрөө яг тэр байр суурин дээр хөдөлмөр бол баялаг бүтээдэг зэмсэг гэдэг ингээд хэлчихин. Тэгээ би энэ дээр яг ер нь орчин үеийн чиг хандлага болон ер нь онцлогынхоо хувьд ч гэсэн эсрэг байр суурьтай юм л да. Энэ зэмсэг мөн. Гэхдээ энэ хөдөлмөрийн харилцаанд ялангуяа хэм хэмжээ төрөөс тогтоодог хэм хэмжээгээр бид нар юуг хамгаалах ёстой юм бэ? Ямар харилцааг зохицуулах ёстой юм бэ? Оюун тунгалаг шүүгч дөрөв хэллээ. Зарчим гэдэг юм маань өөрөө яаж тогтох юм бэ? Ямар чиг хандлагыг барих юм бэ? Гэдэг ийм түрүүн зүйлийг хэллээ л дээ. Тэгэхээр энэ зэмсгийг хэн эзэмшдэг юм? Зэмсэг өөрөө өөрийгөө хөгжимдөхгүй шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр юуг хамгаалах юм? Зэмсгийг хамгаалах юм уу? Зэмсэг ярих юм бол ажил олгогчийн давуу байдлыг бид нар хуульчлах ёстой болж ирнэ. Үйлдвэрчний тэгэхээр энэ нөгөө панелийн маань сэдв нь өөрөө хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрхтгш байдлыг хангаж гэнэ үгүй юу гэдэг агуулгатай байгаа учраас энд хэний эрхийг хамгаалдаг юм бэ? Төрөөс яаж оролцдог юм бэ гэхээр энэ өөрөө бол мэдээж үндэсний хөдөлмөрийн
харилцаанд ажил олгогч тухайн хүнтэй гэрээ хийгээд тэр ажлын байрны шаардлага нь өөрөө юу юм, юу гүйцэтгэх ёстой юм, хэн байх ёстой юм. Тэгэхээр би одоо шууд асуултандаа хариултаа авчиж тэгээд нэгэнд лавгж байгаа гүшүүн бол хуульч бас яг хуулийн бид нар шиг бас тэгж тэгэхээр тэр санааг нь бас бид ер нь ойлгосон. Тэгэхээр хуульч мөнгөтэй тэгэхээр бид нар бас тэр эдийн засгийн утгаас ажил олгогчийн төлөө баялаг бүтээгчлэг төлөөлж оролцсон учраас бас тэр үгийг хэрэглэсэн байгааг үсгүй. Тэгэхээр шууд асуултандаа хариулаад тэгээд заалны хэлэлцүүлгээ богино минутанд аваад тэгээд үгээр дуусахгүй цагтаа. Тэгэхээр юу яах вэ? Би гол хариултаа хэлчихье. Олон улсын байгууллагын төлөөлөл яагаад байх ёстой юм бэ гэхээр энд хэнийг хамгаалах вэ гэдэг талаас өөрөөр хэлбэл хүн гэдэг капиталыг нөгөө зэмсэг өөрийгөө хөгжимдөхгүй учраас хүн гэдэг капиталыг хөдөлмөрийн капиталыг бий болгож байгаа хүнийг хамгаалахын төлөө олон улсын байгууллагын оролцоо байгаамаа. Тэр гэрээ конвенц чи ерөөсөө хүний эрхтэй тэрийг тэгэхээр заавал бид нар зөвшөөрлөн авах ёстой юу? Тэгэхээр бид нар нөгөө конвенцэд нэгдсэн учраас заавал зөвшөөрөл авна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тухайн улс орны онцлог байдлыг бол хүндэтгэж үзнэ. Тэр бол албаны шахалтаар яатсан юм бол байх байгаа. Гэхдээ үндсэн хуульд бид нар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэг бол заалт бас байж байгаа. Руу лавгч ерөнхийлөгч капитализм байгуулж байгаа тухай ярьчлаа. 2 жилийн өмнө 15 онд Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсад капитализм байгуулж байгааг ярьсан. За дөрөв орон цэцэг багш бас хэлсэн үгэндээ нэмээ өртөхийн тухай ярьсан. За тэгэхээр энэ маань ерөөсөө өнөөдөр хэний эрх хэсгийг хамгаалж байгаа гэдэг маань тэнцвэртэй тал байх. Одоо нөгөө лавж ерөнхийлөгч бол нөгөө ажил олгогч талдаа үг хэлээд байх шүү. Орон цэцэг багшийн бол одоо хамгаалах тал бол нөгөө ажилчин байх таарах хэрэгтэй байх гэж байна. Хуулийн дагуу тэр олон улсын конвенцийн концепцийн дагуу ажилчин хүнийг л хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр сая хэллээ энэ Монгол улсын үндсэн хууль бол хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Энэ хүмүүнлэг ардчилсан нийгмийг биднээс капитализм гэж ойлгох ёстой юм уу? Юу гэж ойлгох ёстой? Зах зээлийн нийгэм гэж хэлээд байна. Тэгээ явж энэ маань капиталист нийгэм гэдэг нэг юм гарч ирээд байна. Яахаа тэр зах зээлийн нийгмийг биднээс тэгж ойлгоод байна. Тэгвэл тэр капитализм гэдгийн цаана чинь юу байгаа вэ? Нэмүү бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл тэр орон цэцэг шилдэг нэмүү өртөгч нь болохгүй. Энэ нэмүү өртөгч юу юм бэ? Тэр ажилчныг мөлжиж байгаа хэсэг байхгүй. Тэр мөлжилгийн хэсгийг л багасгах ёстой. Энэ шинэ хуулийн маань нийгэм улс төрийн ач холбогдол энэс л гарах ёстой. Тэр мөлжилгийг баг. Тэр энэ тэнцвэртэй байна уу юу гэдэг нь нэг нь баяжаад байгаа үстэй тэр хүнээр ажил хийлгээ. Тэгээ ингэж мөлжилэл бий болгож байгаа тэнцвэртэй байдлыг бий болгохгүй. Тэгэхээр энийг хууль маань зохицуулах ёстой. Хуулийн гол цаад концепц юм байвал одоо өнөөдрийн тэр юу л хүмүүнлэг ажилчны нийгэмд таах байх. Хууль боловсруулах маань энэ төслийн хуулийн төсөл дээр тусгалтсан уу гэсэн асуудлаар л асуусан л да. Эдгээр асуудал нь болохоор захиргааны тэргээ урьдчилан сэдвэрлэх ажиллагаа гэж иргэдэг төвлөрд тусны ажиллагаа юм. Шат амжилт нэ дамнаад яваад идэг. Яг энийг нь одоо юу гэх юм. Тухайн одоо нэг албан тушаалтад хүнслэхүүгээр ажиллаж салтаа гэж шууд ерхий газрын дарагт нь ч юм уу. Тийм олон шат амжилт байгаа тийм. Шууд ерхий газрын дарагт нь гомдлоо гарлаа. Тэгэхээр дарга нь тэр асуудлыг шийдээг бол шүүгт гэдэг юм байдлаар ч юм уу. Ийм байдлаар зохицуулсан юм байна уу? Одоо өмсгөр ажиллагаа хасан маань гэдэг шийдвэрийг зүг байнаар Монголын хүлээж авсан тохиолдолд тэр анхан шатныхаа тэр ажлаас хасан албан тушаалтыг нь ажлаас салгах гэдэг юм уу? Сахилгаар хамт тооцох гэдэг юм уу? Энэ талаар нь хууль тусгасан юм байна уу? Урьдчилан сэргийлэх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг өөрийн орцоос нь арай жоохон богино болгосон юм байна уу гэж тусгацсан юм байна гэж нэг асуумаар байна. А хоёр дэх юм бол яг энэ хөдөлмөрийн маргаантай холбоотойгоор юу гэсэн эвдрүүлсэн зурчлах талаар одоо төхөө оруулах гэсэн юм байна уу? Хэсэг яг эд явж байгаа. Тэгэхээр мэдээж бид бол бүгдээрээ сая ярьсан процесс богино байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоогийн байгаа энийг бол тэр хуулиндаа анхаарах хэрэгтэй. Ер нь бол өршнө шийдвэрлэх ажиллагааг харин бүгд ингэж хардаг болчиход байна. Уул нь бол өршнө шийдвэрлэх ажиллагаа захиргаа өөрийнхөө алдааг засах шүүхээс өмнө. Яагаад алдаагаа засахаа болцсон бэ гэдэг нь өөрөө асуудал болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө захиргааны албан тушаалтны хариуцлагын тогтолцоо байхгүй болчоод тиймээ хүнийг халж байдаг эргээгээд өршнө шийдвэрлэх ажиллагаар хандхаар нөгөөдүүл нь алдаагаа засахгүй хүнийг чирэгдүүлээд ингэ явж байдаг
ганцхан төрийн албаны албан агчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой ч биш бүхэл одоо захиргааны акт ийм байна. Уул нь бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Ингээд шүүхээр тогтоогдсон хүн одоо уулын захиргааны ерөнхий хууль дээр сая цаг бага байсан учраас юу байсангүй. Захиргааны ерөнхий хууль дээр буруутай албан тушаалтанд хэрхэн хариуцлага тэг эрх зүйн зөрчилтэй акт гаргасан захиргааны албан агчид ямар хариуцлага хүлээгдэх вэ гэдэг нь бол байж байгаа. Тэгэхээр шүүхэд очиж шүүхээр буруутай тогтоогдож байгаа албан агч бол одоо дээжднийх нь албан тушаалтанд ажлаас чөлөөлөх байдаг юм уу тийм ээ. Тэр хариуцлагууд торгох энэ төр гээд хариуцлагууд ер нь бол орсон энэ удаад тий захиргааны ерөнхий хууль дээр тэр энэ хэрэгжээд эхлүүл албан тушаалтан захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа маш эрчимтэй явуулах болчихж байгаа. Дээждний байгууллага албагаа хурдан засыг тэхгүй шүүхээс тогтоогдчих юм бол би өөрөө халагдахад хүрдэг гэдгийг ойлгож урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр дүнг уг нь харуулж явах хэрэгтэй байхгүй юу? Шүүхээс айдаг байх хэрэгтэй шүү дээ ер нь захиргаа бол тий. Тэгэхээр одоо энэ нөгөө нийгмийн ойлголт маань нэгдүгээр ивент, хоёрдугаар хариуцлагын тогтолцоо байхгүй. Энийг бас манай хуульч нар маань захиргааны ерөнхий хуулийнхаа энэ заалтыг илүү их ашиглаж хэрэгжилж ирэх юм бол энэ байдал засагдах байхаа. Өөрөө зардлыг өндөр болгоод байна уу гэдэг бол нөгөө хуульч нарын хувьд бүгдээрээ бараг санал нэгтэй байгаа бох тийм ээ. Тэр чинь ингээд нөгөө эргээд энэ нийгэмд ажил олгогч ажилтан хоёрын тэнцвэр байна уу юу гэсэн энэ нийгмийн сөргөлтөө үүсгэх гэдэг шүү дээ. Тэгэхээр процессыг богино болгохоос гадна өшөө жишээлбэл ямар арга байна вэ гэхээр нөгөө шийдвэрийн биелэлтийг баталгаажуулдаг шиг хүнийг ажлаас унтсгүй халдсан байвал нөгөө шүүхээр хэрэг дуусах хүртэл түр хугацаагаар томилдог ч юм уу. Томилоод тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө хүн чинь энэ хүн огт ажиллаагүй ээжээж яахаараа нөхөн олгоор авчих ба шүүхээр яваад гэдэг юмыг таслан зогсоох янз бүрийн арга хэрэгслүүд байгаа. Тэгэхээр тэр нь манайд бол яг одоогийн хуулиар бол арай болохгүй байгаа. Ягаад тэгэхээр хүнийг буцааж тавих эрх бол зөвхөн шүүхийн шийдвэр гарснаар болохоос биш шийдвэрийн биелэлтийг урьдчилж баталгаажуулах арга хэмжээний хүрээнд бол байхгүй байгаа. Тийм учраас юу вэ гэхээр яг ийм нөгөө янз бүрийн энэ хуулийнхаа төслийг тэр зардлыг багасгах тэр талуудын тэнцвэрт байдлыг хангах гэдэг тал руу нь оруулах гэх юм бол янз бүрийн ямар арга хэрэгслүүд байна вэ гэдгээ сайн судлуул яад юм болоо. Тэгээд тэр хуулийн төслийнхаа ажлын хэсэгт ч гэсэн манай нийгэм бол угаасаа ерөнхийдөө нөгөө бид нар бол арай тэр хүмүүнлэг иргэний гэдэг чинь шууд социалист юм уу коммунист гэсэн үг биш гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр хүмүүнлэг иргэний гэдэг чинь нөгөө социал төр гэдэг тал руугаа. Тийм учраас социал төр гэдэг бол бүх тэрний социал төрийн чинь цаад ажил олгогч нар дампуурах юм бол бас социал төрийн юу хангахдахгүй. Тэгэхээр тэр утгаар нь авал тэр хуулийн төслийн ажлын хэсэгт ажил олгогчийн төлөөлөл, ажилтны эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл зэрэг оруулах яад юм болоо гэсэн санал бас байна. Бодиттой үр дүн харъя л да. Энэний дараа бид өмгөөлөгчд шүүхт явахтай хөдөлмөрийн маргаан дээр арай шуурхан ханддаг хандлагатай. Бид одоо бас толгоондоо тий одоо үнэт зүйлийн мандатч юм бол шүүх маань ч гэсэн энэ хөдөлмөрийн маргаан одоо ийм үр дагавар авчирсан юм бол арай хурдан шийдвэрлэх юм боломжтой. Тэгээд үнэхээр эцсийн шийдвэр ийм байхаас өөр байхгүй гэж харж байгаа бол заавал даваад хяналтаар яваад байхаас эргэж нэг боддог, зөвлөгөөгөө зөв өгдөг. Тэгээд энэ хуулийн төслүүдтэй нэг активист буюу идэвхтэй саналаа өгч зохион байгуулагддаг буюу тодорхой санал нь Монголын хуульчтай холбоон дээр хөдөлмөрийн эрх зүйн дээр салбар хороор байгуулъя. Тэн дээр үргэлжлүүлээд энэ хилцүүлгийг цааш нь аваад явъя гэсэн тийм саналыг гаргаад хилцүүлгээ өндөрлөё.